та бүхэнд эхний танилцуулгын хэлийг хүргэж байгаа юм байна. Энэ хуулийн төсөлтэй холбогдох өөрөөр хэлэх юм бол өмнө өргөн баригдчихсан хуулийн төсөлтэй энэ зүйлийг бол концепцийг маш сайн мэддэг хүмүүжин багшийг авч байна. Юуны үтабд энэ өдрийн миний хөрөг төслийн хууль 15 оны 12 сард батлагдсан. 16 оны 9 сарын 1-ээс үйлчлэх ёстой байсан боловч Австрийн нөхцөл байдлыг өөрчлөсөн холбоотой шинэ засгийн газар байгуулагдсан холбоотой үйлчлэх хугацаа хойшин тавьсан. Тэгэхээр үйлчлэх хугацаа хойшин тавьсан төдийгүй одоо төслийн хуулийг шинжилсэн хариулгын хэлбэр бас шинэ байдлаар улсын хурл хэлцээж эхэлж явах юм байна. За төслийн тухай яагаад гарах болсон бэ гэхээр хэд хэдэн шалтгаантай байсан. Ер нь бол захиргааны хариуцлагын тухай чинь 1992 оны хууль ирээд 92 оны хууль байсан. Үндсэндээ 24 жил үргэлжилсэн энэ үйлчлэлийн хувьд маш олон зөрчил бэрхшээлийг дагуулж ирсэн. Монгол улсад хууль зүйн нэгдсэн бодлого гэдэг ойлголтоор харьцангуй олон жил яригдсан боловч бодит утгаараа сүүлийн 4 жил илүү тодорхой яригдж байгаа. Олон улсын түвшинд засгийн газрын тэр дундаа хууль зүйн яамны хүрээнд хууль зүйн нэгдсэн бодлого гэж юуг илэрхийлдэг вэ гэхээр хэн нэгэн хүний хийсэн үйл зөрчлөө гэмтэргүй түүнд ямар яар шийтгэл оногдуулах вэ гэдгийг нэг цонхоор харж шийдхийг бол үндсэндээ хууль зүйн нэгдсэн бодлого гэж хэлдэг. Энэний дээр дахиад нэг ярих зүйл бол хууль зүйн техникийн хувьд хэл бичвэрийн хувьд бусад хуультай нийцэлж байгаа үе бүдүүдээр хялт тавихыг бас нэгдсэн бодлого нэгс гэж үздэг. Тэгээ Монгол улсын хувьд бол энэ яар шийтгэлийн нэгдсэн бодлого гэдэг энэ ойлголт бол бас учир дутагдaltaй байсан. Яг учир дутагдaltaй байсан байхлаар одоо ч үйлчилж байгаа 230 орчим хуулинд ард нь хариуцлагыг тус нь бичигдсэнтэй холбоотойгоор хууль зүйн яам бол нэгдсэн бодлогын хүнд хянагдахгүй маш олон хариуцлага Монгол улсын хэмжээнд бол гарсан байдаг. Энэ 26 жил хугацаанд. Тэгээд эргээд хараад олон судалгаануудаар харсан чинь гадны эрдэмтдийн бөгөөд манай дотоод судлаачдын зөвлөмж саналууд дээр нэг сонин дүгнэлтүүд гарсан байсан. Одоо ч гэсэн хүчин төлөв үйлчилж байгаа хууль тогтоомжоор захиргааны хариуцлагыг иргэний шүүхээр оноож байгаа. Гэтэл Монгол улсын одоо бүрээнд 3 шүүхийн тогтолцоо байгаа. Нотлох аргачлалаар 3 янз. Иргэний шүүх бол иргэн хоорондын гарсан маргааныг өөрсдийнх нь нотлсон үндслээр тавьдаг нэг гэдэг нотлооны зарчмаар шийдвэрлэдэг. Гэтэл энэ нотлооны зарчмаар шийдвэрлэдэг шүүх рүү төр та алдаа гарсан учраас би таныг торгон баривчлна гэдэг энэ шийдвэрлэлийнхаа зохицуултыг оруулж өгсөнтэй холбоотойгоор иргэн өөрөө би одоо баривчлагдах үйлд хийгээгүй гэдэг өөрөө нотлох хэмжээний тийм зөрчилдөр очиж байгаа. Тэгээ энийг бол маш олон судлаачид үнэлсэн байсан. Арчилсан хуулийн засаг бүхий улс орон иргэний шүүгээрээ хүний эрхчлэлийг хязгаарладаг, баривчилдаг, торгодог тогтолцоо огт байж болохгүй ийм шаардлагатай байдаг. Тэгээ харамсалтай нь энэ зөвлөмж шаардлагууд 20 жилийн өмнөөс хийгдсэн боловч огт одоо засыг гэсэн улс төрийн оролдлого байсан уу? Одоо хүслэр мэдсэл байсан ямар ч гэсэн тийм ахлах хийдэг байсан. За энэ олон судалгааны үр дүнд ер нь бол 92 оны захиргааны хариуцлагын тухай хууль бол зохицуултын хувьд бол ерөөсөй болохгүй юм байна. Бид социализм үеийн захиргаагаар нийгэм удирддаг хатуу хяналтанд байдаг гэдэг философоос одоо ч салаагүй юм байна. Нийтийн захиргаа гэдэг ойлголт, социализмын захиргаа гэдэг ойлголтууд захиргааны эрх зүйн хувьд ч гэсэн нэг мөр хоёр тишээ салж өгч чадаагүйгээсээ болоод биднүүсийн одоо захиргаа гэдэг энэ ойлголтын дотор маш олон одоо ойлгох бөгөөд тодорхойгүй зохицуултууд яваад байгаа юм байна. Дээр нь үндсэн үйл үзэл баримтлалын хувьд тэр шүүх эрх мэдлийн маргаан шийдвэрлэх онол нотлооны зарчмуудын хувьд тэр олон зүйл бас нэг одоо хил хязгаарынхаа нэг талдаа гарч чадаагүй юм байна гэж харагдаж байна. Тэгээд тэрнээс болоод нөхцөл байдлын судалгаанууд хийж үзсэн судалгаан дээр юу гарсан бэ гэхээр энэ цаана илэрхийлж байгаагаар бол нэг иргэн үнийг илэрхийлж байгаа. Наан илэрхийлж байгаагаар бол одоо ямар нэгэн байдлаар иргэнд хяналт шалгалт хийдэг, хариуцлага тооцдог, зарим талаараа шийтгэл ял оноодог төрийн эрх буй субъектүүдийг ингэж тодорхойлж байгаа. За энэ иргэн төрийн тэр эрх мэдэл бүхий этгээдүүд хоорондын харилцаан дээр ямар асуудал гарч байна ингээ харсан чинь төр иргэн рүү яар шийтгэл гэх мэтлэн энэ хяналт хариуцлага системээр дамжаад эрэг үйлдэл эрхчлөлөөр нь маш их одоо хөндөж харилцдаг. Энд нөө шудраг хэсэг гэдэг тухай ярихгүй бодит байдал дээр эрх мэдэл яаж очиж байна гэдгийг ярьж байгаа. Хоёрт нь захиргааны хариуцлагын тухай хуулиар бас очиж байгаа. Дээр нь 230 орчим хуулиар
тэр хуулийн ард энэ хуулийг зөрчсөн бол гэдэг байдлаар иргэн рүү чиглэсэн хариуцлагын тогтолцоогоор очиж байгаа. Тэгээ ингээд харахад иргэн одоо өөрийнхөө одоо эрхчлөлийг хамгаалах, бизнесээ үргэлжлүүлэх, эсвэл өөрийн амьдралаа мэдээж шийдэх гэдэг ингээд үндсүүл засан суурь эрхлүүдээ эдлэхийн тулд эрүүгийн хууль, захиргааны харилцааны хууль дээр нэг нь 230 орчим хуулийн ард байгаа хариуцлагыг мэдж тэрийг одоо зөрүүлж өөртөө ашиглах чадвар суралцах байдлаар төртэй харилцаж ижил тэнцвэрт байдал хангахаас биш иргэн төр хоёрын хооронд бол харьцангуй маш ялгаатай юм зөрүү гэсэн чинь. Тэгээ эндээс юу гарч ийнэ вэ гэхээр нэг сонин дүгнэлт байгаа. Энэ 230 төрлийн хууль болон эрүү захиргааны хуулиуд хоорондоо давхцсан зохицуулт. Үйлдэлийнхаа. Тэгсэн мөртлөө санкц буюу хариуцлагын хувьд бол ялгаатай. Тэгээ энэ нь өөрөө Монгол улсад дабл стандарт бол бүх хуулийн түвшинд үүсэх боломж үүсэж байна. Эрх мэдэлтэй албан тушаалтан артаа төр бүрийн ялгаатай хуулийн зохицуулалтын хариуцлага бүхий хуулиудыг барьж очиод иргэн дээр очих бүрэн боломжтой. Нэг бизнес эрхэлж байгаа. За нэг Улаанбаатар хотын нэг Орос улсны нэг давхарт нэг бизнесийн үйл ажиллагаа явуулаад жижигхэн хоолны газар юм кафе ажиллуулж байгаа. Тийм иргэн дээр дурын байцаагч 4-5 хуулийн хариуцлагаар очиж байгаа. Тэгээд тэр иргэнтэй харьцахтаа хамгийн хүнд хариуцлагатай хэсгээр нь айлмас өргөдүүлнэ. Өөртөө нь ярьж тохироод авилга аваад танилт янз бүрийн байдлаар одоо харилцан ярилцаад тохиролцоод орох бол хамгийн бага хариуцлагатай хэсгээр нь асуудыг шийднэ. Дургууг нь өргөх юм бол эрүүгийн эргүүлсэлтгүй яадаг одоо бүх шатрууд өөр тийш явуулах бүрэн боломжтой. Ийм байдлаар бүрэн үрч зэвсэглэгдсэн төрийн аппарат эрх мэдэл нөгөө талдаа ойлгомжгүй тодорхойгүй хуулийн орчинд үндсэндээ эрх мэдэлтний шийдвэрээс бүрэн хамааралтай хувийн амьдрал бизнес орчинтай хүн зогсож байна. За ийм нөхцөлд бид иргэний эрхчлөөний тухай, бизнесийн таатай орчны тухай, хувийн өөрөө сонголтойгоо амьдралаа төлөвлөөд урт хугацаанд доктортой өөрийгөө хөгжүүлэх эсвэл баялаг бүтээх, гэр бүл аваа явах гэдэг бодлого бол байхгүй. Харин нөгөө талд нь маш хүчирхэг дур зоргоороо өргөн промптоор өөрийн дуртай байдлаараа сүлбэтэй байдлаар хөдөлж болох эрх мэдэлтэй албан тушаалтанд оршин тогтож байна. За энэ байдлыг яаж засах вэ? Зөвхөн эрүүл захиргааны харилцааны тухай хууль хоёрыг харьцуулаад үзэхэд маш олон тоглолтыг боломжтой. Боловсролын тухай хуулийн дээр одоо доод 230 хуулийн тухай яригдж байна. Боловсролын тухай хуулийн дээр боловсролын баримтчийн хурамчаар үйлдсэн бол захиргааны харилцааг тооцоод 50,000 төгрөгөөр торох байтал эрүүг хуулийн дээр торох болон 3 жил хүртэл хорих ялтай албан бичиг хурамчаар үйлдэх гэдэг үүж. Үйлдэл нь яг л. Ийм тохиолдолд шоронд явуулах уу эсвэл захиргааны хариуцлагын хэмжээнд үнэлээд торгоод явуулах уу гэдэг бол эрх мэдэлтний дуурай үзэн. Ерөөсөө дабл стандарт бүтэн байдлаар оршин тогтнож байгаа байхгүй. Тэгээ энэ байдлыг бол ямар нэгэн байдлаар хааж хязгаарлаж rule of law гэдэг системийг оруулах хэрэгтэй байна. Энэ rule of law гэж яриад байгаа тогтолцооч өөрөө маш ойлгомжтой дүрм доктортой хууль тогтоомж маргаан гарч байгаа бол түүнийг харилцан одоо эрхээ хамгаалаад явах боломжтой ийм системээр хамгаалсан иргэний эрхийн тухайд ярина шүү дээ. Тэгээд энэ асуудлыг шийдэхийн тулд ерөнхийдөө хариуцлагатай холбоотой зохицуултуудыг энэ ч өөрөө нийгмийн шударга шиг тэр дундаа юу нь шударга биш вэ? Юугаар хэмжих вэ гэдэг энэ нийгмийн консенсус дотор бий болж байгаа хамгаалтын тогтолцоо юм бол энэ иргэн нөгөө төр хоёрын чинь хоорондын тэнцвэр байдлыг бид бас хуулийн механизмаар хангаж өгөх ёстой. Тэгэхэд бол 230 хуультай ийм замбрааг байгаа хуулийн тогтолцоог кодификац хийх байдлаар нэг систем рүү шилжүүлэх юм байна. Эрүүгийн зөрчлийн тухай хууль гэдэг энэ хоёр хуулиар хариуцлагын тухай зохицуулалтаа зааж өгöd энэ хоёрыг давцуулахгүйгээр дабл стандарт үүсгэхгүйгээр дурын албан тушаалтан өөрийн үзмжээр ашиглах боломжгүйгээр яаж одоо системчилж болох вэ гэдгийг харсан. Тэгээд зөрчлийн тухай хууль, эрүүгийн хууль гэдэг энэ хоёр хуулийн одоо тогтолцоо хийж өгöd. Зөрчлийн тухай хууль бол иргэний хийсэн үйлдэлтэй холбоотой асуудал дээр шийдэл олгодуулдаг. Эрүүгийн хууль нь ял олгодуулдаг. Гэмт хэрэг болон зөрчил гэдэг хоёр зүйлээр ямар үзүүлэлтээр санаж өгөх гэдгийг тодорхой зааж өгöd. Зөрчил бол ерөөсөө одоо шийтгэж ярьж байгаа санкцууд ерөөсөө торох байх хэрэгтэй байна. Баримтлах эсвэл өөр бусад юм гэхээс илүүтэйгээр торгох
албатай арга хэмжээнийхээ төвшөнд бол нийт тусдаа ажил хийх болон албадан суралт намруулах хэмжээ өөр бус төвшөргүүдийг ашиглах болох юм байна. За шийтгэл дээр нэмэлтээр олгогдож болох зүйл эрх хязгаар одоо шийтгэл байж болох юм байна. За ийм хэмжээ шийтгэлийн хязгаарлаад зөрчил гэдэг зүйлүүдээ гаргаж ирээ. Яг бол манайд бол үндсэндээ зөрчлийн бүртгэл нэгдсэн бүртгэл гэж байгаагүй. Зөрчлийн нэгдсэн энэ систем рүү ордог тогтолцоо байгаатай холбоотой зөрчлийг өөрчлөснөөс болоод маш олон зөрчлүүд дамжираад өөрөө гэмтэргийн технологийн одоо хэсэг рүү шилжиж байгаа учраас энэ гэмтэртэй холбоотой асуудлын хоёр уулыг зааварж өгье гэдэг байдлаар тавьсан. Тэгээ үндсэндээ эрүүгийн хуулиндээс зарим нэг гэмтэрүүд зөрчлөөр орж ирсэн. Зарим нэг захиргааны хариуцлага эрүүгийн хуулинд тавьсан байсан зүйлүүдийг бас салгаж ялгах гэж оролдсон. За 230 хуулийн дээр байгаа одоо зөрчил гэж үнэлэгдэх тэр бүх зүйлүүдийг энэ зөрчлийн хуулинд шилжүүлсэн. Захиргааны хариуцлагын тухай хуулийг хоёр ялгсан. Захиргааны хариуцлагын тухай хуулийн дээр 1992 онд бичгтээ ягаад ч юм ер нь бол энэ зөрчил эрүүгийн хууль хоёрын одоо үндсэн концепцоос нэг ялгаадаг зүйл нь юу байсан бэ гэхээр зөрчил бол төрийн зүгээс иргэдрүү гэж хэлсэн зүйл байна. Гэтэл захиргааны хариуцлагын тухай хууль дээр төрийн зүгээс иргэдрүү гэж чиглэсэн тэр шийдвэртэй холбоотой асуудал төр өөрөө яваад орцсон. Жишээ нь одоо иргэдийн хурал ийм яаж юу эрх мэдлээ ингэж хэрэгжүүлээг бол торгоно гэвчихсэн чинь. Засаг даргыг одоо тэгээггүй бас торгоно гэвчихсэн байх жишээтэй. Тэгэхээр зөрчлийн хуулийн дээр бусад улс орнуудтай харьцуулан үзэхээр төрийн албан хаагч мөн төрийн байгууллага одоо эрх үүргээ одоо чиг үүргээ хэрэгжүүлээгтэй холбоотой зохицуултыг энэ рүү ерөөс хийдэг юм. Тэгээд торгуул гэдэг санкцаар ерөөсө баталгаажуулдаг. Харин эсрэгээр төрийн албаны хууль юм уу эсвэл түн дэжс хариуцлагын тухай хуулиуд дээр энэ чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол одоо жинхэнэ бод албан тушаалт нэг нь албанаас нь буулгадаг, цалингийн бууруулдаг, эсвэл төрийн албанаас зайлуулдаг ийм л хариуцлага систем байх болохоос биш яг иргэнтэйгээ адилхан торгодог тухай ойлголт ирсэн байна. Тэгээ иймэрхүү философи болон үзэл баримтлалын маш том ялгаанууд байгаа учраас бүгдээ бол эрүүгийн хууль болон зөрчлийн хуулийн ялгаатай байдаг гэдэг нэлээд ингэж бичсэн. Тэгээд энэ 230 хуулийг ингээд эмнэлэх гэж ингэж кодификац хийж оролдож байхад энэ 92 оноос хойш явсан хууль тогтоомжууд дотор одоо ухаалаг биш заримдаа одоо эмгэнэлттэй хошин чилхүүц хариуцлагууд хүртэл байсан. Жишээ нь одоо хамгийн тод жишээ би одоо байнга дурддаг. Яожулсан давс хэрэглээний тухай хуулийн дээр гэрийн эзэгтэй яожулсан давс хоолойтой хэрэглээг бол торгоно гэвчихсэн байх жишээтэй. Яаж үйлчлүүлэх, яаж хариуцлага тооцох ямар ч одоо үнэлт тэр боломж байхгүй мөртлөө ийм мэд байдлаар 230 хуулийн ард байгаа хариуцлага бол ингээд шүүгүүд үзэх юм бол хэрвээ хэрэгждэг байсан бол маш давгүй. Ямар золоор хэрэгждэггүй байсан гэж хэлж болох боловч хууль хэрэгждэггүй байх гэдэг нь өөр нөгөө талдаа бол хуульд идэх болон rule of law, хуулийн засаг тогтоох хувьд бол маш зарчимгүй. Тэгээ ийм байсан. Тэгээд кодификац гэдэг ингээд оролдоод үзэнгүүт манай хуулийн систем дотор үйлдэлүүдийг загаад хариуцлага тооцно гэж бичсэн байгаа. Энэ дотор хууль зүйн хэлний хувьд, техникийн хувьд, ойлголтын хувьд маш хоорондоо зөрчилдөлтэй. Шүүхтэр яаж хэрэгжижсэн гэмээр үл ойлгохдох, өөр хоорондоо зөрчилдөлтэй, нэр томьёоны хувьд, агуулгын хувьд маш олон ялгаатай тийм зүйлүүд байсан. Тэгээ ингээд энэ кодификацийг зөрчлийн тухай хууль руу оруулаад ирэнгүүт ядаж бичвэрийн хувьд хууль зүйн хэл зүйн гэж шинжлэгдэж эхэлж байна. Хариуцлагын системүүд нь ингээд маш олон ялгаатай байснуудыг нэг стандартаар хэмжих боломжтой болгож эхэлж байна. Ийм байдлаар энэ хоёр материалын хуулиудыг бол ерөнхийдөө шинжилж авсан. За тэгтээ одоо 2015 оны 19 сард батлагдсан хуулийн концепцийг өнөөдөр хэрэгж батлагдж байгаа хуулийн концепцийн хооронд бас том зөрөө гарч эхэлж байгаа. Ямар зөрөө гарч эхэлж байгаа вэ гэхээр энэ зөрчлийн хууль руу эрүүгийн хууль бичигдсэн байсан зарим төрлийн гэмтэргүүдийг зөрчил гэж шууд буулгаж байгаа юм. Тэгээд болоогүй зөрчлийн хуульд өөрөө барилгах одоо шийдвэрийг буцааж оруулж ирж байгаа юм. Тэгээ ийм байдлаар ингээд дахиад нэг бамтагнаад ирэхээр биднээс хувьд бол асуудал байсан. Яагаад биднээс энийг зөрчлийн тухай хууль гэж бичсэн бэ гэхээр жижиг гэмтэргийн хууль бичиж болохгүй байсан. Жижиг гэмтэргийн хууль бол бичиж бас болно. Гэхдээ бид нар нөгөө социализмаас нөгөө шилжилт хийсэн учраас захиргааны хариуцлага гэдэг нэг ийм ойлголт, захиргааны хариуцлагын тухай хууль гэдэг нэг тийм ойлголт, хоёр ийм ойлголт маш хатуу тогтцсон систем ингэ явж байгаа учраас бид тэр тогтж байгаа системийг зөөлөн байдлаар шинжилтийн байдлаар хийж энэ зөрчлийн хууль гэдгээр шийдэхгүй бол жижиг гэмтэргийн хууль бол нөгөө хүнд гэмтэргийн хууль маягаар бичих юм бол цэвэр эрүүгийн хэрэгцээ болоод маргаа усна. Тэгээд уул нь захиргааны болон эрүүгийн хэрэгцээ нийт хэрэгцээ дотроо байгаа боловч манад өөрөө захиргааны хэрэгцээ, эрүүгийн хэрэгцээ хоёр чинь
маш хатуу ялгаж заагдсан. Тэгээд дээр захиргааны шүүх байгуулсан. Одоо дэлхийд байгаа захиргааны шүүхтэй хэд улс вэ? 10 хүрэхгүй байгаа бах тий. Тэгээд хамгийн одоо бага туршлагатай одоо дэлхийд хамгийн бага хэрэглэгдэж байгаа боловч энэ туршилтыг манад хийсэн учраас захиргааны шүүх, захиргааны ерөнхий хууль гэх мэтлэн нэг систем, нөгөө талдаа эрүүгийн хууль, жижиг гэмтэргийн хууль, зөрчлийн хууль гэх мэтлэн бас нэг юм одоо зөрчлийн хууль нь жоохон холбоо болох. Ийм хоёр хатуу ялгаатай гэж итгэж үнэмшдэг ийм судалгаатунтай улсууд одоо тийм ойлголттой хүмүүсээс бол бас жоохон зовлон үүсэх байна. Гэхдээ энэний дараа биднээс хамгийн их маргаа гарах зүйл нь бол энэ процесс нь. Процесс дээр яг саяны шиг арга зүг нь анан хэлсэн. Процесс дээр юу харагдж байна гэхээр ойролцоогоор энэ бол захиргааны үйл ажиллагаа биш шүү. Law enforcement гэж ярьж байгаа. Хууль сахиулагч чиглэлийн үйл ажиллагаа, биеийн хүч хэрэглэдэг, зэвсэг хэрэглэдэг, хүний эд хөрөнгийг битгэмжилдэг, хураадаг, эрхчлөөг нь хязгаарладаг, эрх хөдөл бүхий тэр субъектуудын тухай ярьж байгаа. Тэр хүмүүсийн ингээд хувьд ингээд хараад үзсэн чинь наан байгаа нь бас төрийн тэр жигүүр бүхий албан байгууллага албан хаагчдын тухай цаана иргэний тухай юм. Ингээд үзсэн чинь эрүүгийн процесс, тэгээ иргэний процесс, тэгээд байгууллагуудын заавар, дарга нарын гаргасан заавар жогтой холбоотой. Айлын байгууллага дээр нэг гаргасан, татварын байгууллага дээр нэг гаргасан, шүүхийн шийдвэрийн дээр гаргасан ч гэдэм нэг ийм одоо олон ялгаатай журмаар иргэний өмч, амнаас бие рүү халтж, эрчлөөр нь халтж. Тэгээ ингээ харангууд үндсэндээ дахиад процессын хувьд маш олон давталсан байна. Энэ дотор би нэг жишээ зүгээр ой хамгаалагч буутай. Ямар буу хуулиар буу эзэмшиж байгаа юм бэ гэнгүүт нөгөө ой байцаагч одоо юутай холбоотой тэр зохицуулалт дээр биш. Буу ашиглах журамч хаана байгаа юм бэ гэхээр хаанч байна. Тэсэн мөртлөө бод. Маш олон байгууллага гав, бороохоо, гац зэвсэг ашиглаж байгаа. Тэсэн мөртлөө яг иргэн рүү, эрхчлөөр нь хадад тэднийг ямар журмаар хэрэглэж байгаа юм бэ гэхээр за цагдаагийн албаны хуулийн дээр нэг юусэн цагдаагийн байгууллагын хуультай. Бусд нь хэрэглэх талаараа ямар журам баг. Буу эзэмших юм уу тийм юм хэрэглэж болно гэсэн одоо институцийн хуулийн дээр нэг залттай. Процесс дээр ямар зохицуулалт байна. Тэгсэн мөртлөө байнга хэрэглэдэг. Тэгэхээр энийг яах вэ? Дахиад стандартыг бодсон. Иргэний хувьд нөгөө тэр албаагчтай хувьд одоо жишээ нь шүүх шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр харагдж байсан да. Ял эдэлж байгаа 20 байгууллага. Ял эдэлж байгаа хүнтэйгээ харьцдаг харьцаа ял эдэлж байгаа хүнийг эргэж очиж байгаа иргэнтэй харьцдаг харьцаа яг адилхан. Нэг журамтай нэг үндэслэлтэй. Нөгөөх нь эрхчлөөтэй хүн байж, нөгөөт нь шүүхээр шийдвэр гаргуулаад эрхчлийг хязгаарлуулсан хүн байж. Тэгэхэд арга барил явж байгаа журам бүгд адилхан. Тэнд статус ямар ч ялгаа байна. Яасан гэвэл бид шүүхийн шийдвэр гүйцэтгэж байгаа байгууллага гэдэг тэр одоо байгууллагын одоо хэрэм цайзныхаа цаана байж байгаа юм. Тэгээ энэ асуудлыг шийдэхэд бол дахиад нэг ийм систем тогтоосон. Эрүүгийн эрхний шийдвэр ажиллагааны тухай хууль, хууль сахиулах ажиллагааны тухай хууль гэдэг нөгөө байгууллагууд дээр өөр дабл стандартаар байгаа бүх юм нэг стандартаар болох зорилготойгоор ингэ тавьсан. Тэгээ хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн дээр юу ямар юм орж ирсэн бэ гэхээр зөрчил гэмтэргийн хуулийн дээр байгаа маш олон үйлдэлүүд анхдаг одоо их усүр дээр бол мэдээ баримтан дээр алин зөрчил алин гэмтэр гэж ерөөсөй ялгахдаггүй. Энийг одоо дэлхийн нийтээр улс орнууд яаж байгаа вэ? Энэ хоёрыг шалгаж байгаа процессыг нэг стандартаар шалгаж байгаа. Нотлоход нэг аргачлалаар процессын нэг стандарт. Тэгээ биднээсийн одоо толгойд тогтсон дахиад социалист маягийн ухамсар сүүлийн 26 жил их төрөмжлсөн ойлголт байсан яасан. Эрүүгийн процесс гэдгээс айдаг. Гэтэл иргэний процесс, эрүүгийн процесс хоёрын хамгийн том ялгаа нь эрүүгийн процесс дээр нотлох үүргийн төр хариуцсан прокурор юм уу хин нэг хариуцсан. Тэд нэг эргэлзээ үүсгэхэд тэр нотлохоор хүчингү болоод тэр хүнийг яаж хэвчтэй. Сулж явуулж явах хэрэгтэй гэж чинь нотлохоорынхоо хувьд бол баг маш өндөр шаардлагатай байдаг процесс. Тэр процессор орж байгаа хүн одоо захын жишээ нь одоо зам дээр зөрчил гаргасан нэг жолооч би торгуулахгүй гэж шүүхэд очиход нөгөө талаас торгосон цагдаа ирээгүй. Яг торгосон гэдгээ нотолж чадаагүй бол тэр хүн дуугүй байсан ч гэсэн торгуулна хүчин болоод гарч идэг тийм процесс. Иргэнийх нь бол
та өөрөө буруугүйгээр нотол гэж 50 дээр нэг хувь шаардж өөрөөр нотлуулдаг аргачлалтай тийм систем. Тэгээд энэ хоёр системийн хувьд бол эрүүгийн эрхийн шийдвэрлэх тухайд хууль саналт ажиллагааны тухай гэхээр эрүүгийн эрхийн шийдвэрлэхийнхаа уртлын маш олон хуульчлагдаагүй байгууллагын дотоод журмаар зохицуулагдсан харилцаатуудыг бол хууль болгож оруулж ирсэн. Яг нь Монгол үндсэн хуулийн дээр байдаг. Зөвхөн хууль заасан үндсэл журмын дагуу иргэний эрхийг хязгаарлана. Байгууллагын дарга, захиргааны байгууллага хэн нэгэн гарсан журам ерөөс байхгүй. Тэгэхээр бид процессо хуульчлаагүйгээс холбоотойгоор материалын хэмжээнүүдэд байнга одоо хүчгүүдүүлж хүний эрхийн мэдрэмжгүй хүний эрх эсрэг ингээд явуулж ирсэн. Тэгээ энэтэй холбоотой асуудал байсан. Тэгээ энэ асуудал дээр нэг маргаан гарсан нь юу вэ гэхээр захиргааны шүүхүүд энэ зөрчил гэж ярьж байгаа зүйлээс аль нь очих вэ? Зөрчил гэдэг чинь бүхэлдээ эрүүгийн шүүхийн хяналтанд байх юм уу эсвэл захиргаар очих юм уу? Тэгэхээр дагнасан шүүхийн системүүд бол ягаад татврын шүүх, татвар санхүүтэй холбоотой шүүхүүд дагнах тусдаа байгуулад байгаа. Яагаад гэвэл нөгөө захираатай холбоотой одоо нэг захираа гэж хэлж болохоос маргаанууд ингээ харангууд уул нь анхны хуулийн концепт юу байсан бэ гэхээр энэ хууль сахиулах тухай хуульчийн өөрөө law enforcement буюу тэр эрх мэдлийг зохицуулах зорилттой. Тэгснээс биш зөрчил энэ шийдвэрлэх тухай хууль ерөөсөн биш. Энэ үнэ. Law enforcement-ийн үйл ажиллагаа гэж юу гэж хэлж байгаа гэхээр гайлын байцаагч гайлын хяналт хийж явахдаа хүний бие болон эд үзлэг хийж байгаа бол тэр нь эрүүн байцаа шийдэх хуульд үзлэгээс юугаар ялгаатай. Өртөгдөж байгаа одоо объект гэж хэлж болох байх. Субстанц чинь хүн шүү дээ. Өртөгдөж байгаа зүйл нь хүний хардшгүй эрх байхгүй. Өмчтэй байх болон хүний бие хардшгүй эрх. Тэгэхээр өртөгдөж байгаа тэр зүйлийг өөр стандартаар хардах юм уу эсвэл тэр нь гайлын байцаагч хийж гэнэ үү, цагдаагийн ажилтны хийж гэнэ үү ялгаагүй нэг стандартаар хардах юм. Хүний эд өмчийг битүүмжлэх хурааж авах. Эрүүгийн процесс дээр нэг өөр журамтай, гайл дээр өөр журамтай, татвар дээр өөр журамтай, ойн байцаагч дээр өөр журамтай гэх юм уу? Эсвэл хадлагдж байгаа тэр зүйл нь өөрөө хүний дахиад нэг хэрэг шин. Тэр рүү ижил журмаар явах юм уу? Энэ философи өөрөө энэ хууль сахиулах тухай хуулийг гаргаж байгаа. Энийг алдаа, энэ дээр алдаа гарсан бол торгуул тавьтаа алдаа гаргасан тухай биш. Хүний өмчийг үзлэг хийхдээ, нэгжлэг хийхдээ алдаа гаргасан бол ямар процессор явж аль шүүгт очих тухай яриа. Тэгээ энэ дээр нөгөө энэ ялгаа гаргаагүйсаа болоод захиргааны шүүх авах, эрүүгийн шүүх авах гэдэг маргаанууд зарим тохиолдолд гарсан. Одоо бүр маргаан бандгаж байгаа юм шиг байна л. Анхны хуулийн концепц юу байсан бэ гэхээр та бүхэн анзаардаг бах гадагшаа дотгошоо зөндөл ниссэн баг. Онгоцны буудлаар очиход аль ч улсын гайлын байцаагч таны эд зүйлийг одоо дур мэдээ өнгөчихгүй гаднаас хардаг техникээр харчаад таны цөмний тэрсэг тим тэрийг гаргаж үзүүлнэ үү гэж хэлж байгаа. Тэрийг гаргаж үзүүлэхгүй юм бол таныг биднес тусгай өрөөнд авч очиод хууль сахиулагч сахиулах үйл ажиллагаа хамтран ажиллаагүй учраас үндсэлтэй одоо нөхцөл байдал үүссэн учраас биднээс хөндлөн гэж оруулж ирээд өөртөө зад нэгж нэвтэрч орох үзнэ. Энийг бол манай хуулиар бол шүүхээр зөвшөөрдөг. Гэхдээ хоёр шүүх ажиллагааг биднээс шүүхийн зөвшөөрлийг нөхөж авнаа гэж тайлбарлаж байна. Энэ юу гэж хэлж яах вэ гэхээр нөгөө гайлын байцаагч нь одоо гайлын хяналт шалгалтад ерөнхий утгаараа захиргааны үйл ажиллагаа явуулж байгаа боловч яг хүний өмч рүү тэгж халдж байгаагаараа law enforcement-ийн үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хэсэг нь аль хуулийн дээр байдаг вэ гэж асуунгууд полиц акт юм эсвэл law enforcement акт гэдэг тэр хуулиуд дээр байгаа. Миний эрх мэдэл бол гайлын тогтоомж дээр байгаа. Торгуул бичгэн тэр бол гайлын тогтоомж дээр байгаа. Яг хүний өмч рүү халдах яг л тэн дотроос ухаад үзэн чи хар тамхи гарч ирвэл хар тамхиг гаргаж ирж байгаа тэр процесс өөрөө эрүүгийн байцаан шийдэх бол одоо маань хууч нэрээр. Уул нь эрүүгийн процессороо гэмтэргийн нотхоорд учраас тэндээ яг гэмтэргийн нотхоордыг яаж цуглуулж журмаараа авдаж байгаа маргаан багхгүй. Яг л нэг стандарт. Тэгэхгүй болохоор дараа нь юу болдгоо гэхээр биднээс одоо байгаа эрүүгийн байцаан шийдэх хуулиараа байцаар дээр нотлох гэж оролдож байна. Протокол үлдэж эхэлдэг. Цаас нотхоор бичиж эхэлдэг. Ингээ эцсийн дүндээ манай шүүх систем хавц хэрэг дээр тулгуурсан цаасд нотхоорнтой өөр нотуулах систем рүү шилжиж эхэлдэг. Энэ өөрөө процессын тогтолцооны төсөөр аргачлал буюу эцсийн дүндээ физик онцлог явж эхэлж байгаа юм да. Тэгээ иймэрхүү зүйлүүд байгаа. Тэгээ энэтэй холбоотой шинжилгээтэй холбоотой
Яг материалын хэм хэмжээг ингэж хоёр кодификацж хоёр систем болгосон. Яг процессын хэмжээг бас ингэж системчилж байгаа гэдэг одоо үзэл баримтлал нь ийм байсан маа. Тэгээд миний ярих юм үндсэндээ дуслаа. Тэгээд наривчсан зүйлүүдийг дараа ярих юм шиг байна. Та бүхэн анзаарч байгаа. Бүхний хүү зохион байгуулж байгаа хилцүүлгийн маань нэг бол чадвар байна. Бүхэн энэхүү хилцүүлгийн үр дүн тодорхой ямархуу үр дагавар гарваа гэдэг энэ зүйлийг нэгтгэхэд бас мэдээлэл хэлбэрээр бэлтгэж нийгэмд бас хүргэх юм зорилготой байна. Тэгээ анзаарсан бол манай эхний хоёр бэлтгэл маань чухам энэ хууль ягаад гарах болов төдий чиглэлийн бэлтгэлүүд байж байгаа. Тэгээ сүүлийн хоёр бэлтгэлүүд маань бол ягаад концепцийн хувьд эдгээрээс зөрүүтэй байгаа юм бэ гэдэг ийм бэлтгэлүүд байгааг анзаарч байгаа. Тэгэхээр эргээд бэлтгэлүүдээс хүмүүрээ сонсъё. Дараа нь тодорхой хэмжээний асуултууд яваад эргээд саналуудыг сонсгоо. За дараагийн илтгэгч Улсын ерөнхий прокурорын сургалтын дүүийн багш Улсын прокурор Оюун Болд ирүүлж байна. Ерөнхийдөө энэ хилцүүлэхээр би 2-3 удаа бас хилцүү яамаас дотоод хэрэг яамаас зохион байгуулсан хурал болон бусад хуулийн талаар ихтгэл тавьж хилцүүлж ирсэн. Тэрнийхээ энэ нь яагаад ийм онлын үндэслэл ямар шалтгааны улмаас энэ зөрчлийн тухай хуулийг батлан гарах болсон юм бэ? Тухайн үед хийгдсэн судалгаа цаашдаа онлын үндэслэл юу байсан бэ гэдгийг та бүхэнд бас хэлцүүлж байна. Ерөнхийдөө криминал политик буюу энэ зүйл бол төрийн эрүүгийн бодлого гэдэг энэ зүйлийг бол үндсэндээ 1906 онд хамгийн анх энэ Германы эрдэмтэн Ханс Кросс гэж хүний ангилсан ангилтаас ихтэй гэж үздэг. Та бид ингээд гэмт хэргийн ангилалт гэдэг зүйл хизээ анх бий болов, яагаад бий болов гэдэг дээр яваад очихоор явж деликт буюу энэ гэмт хэрэг гэдэг зүйлийг энэ буруу шууслаа. Деликт гэдэг зүйлийг crime and offense гэж хоёр хуваасан л анх ангилтууд 1900 оны ихэ бий болж ирсэн баг. За ийм байдлаар ингээд цааш яваад Ром Германы эрхцүүд бол гэмт хэргийн ангилалт анх орж ирээд гэмт хэрэг төрчил гэдэг ийм хоёр байдлаар ангилтууд бий болж ирсэн. Энэ нь сүүлдээ социалист хэв шинж рүү орж ирэхээр гэмт хэрэгээ дотор нь ахиж ангилаад хөнгө хүндэтгэх гэдэг ийм ангилт руу шилжиж ирсэн байгаа юм байна. Энэний анх онлын үндэслэл бол ерөөсөө ялахгүй хэрэг, том хэрэг гэдэг ийм хоёр зүйлээр ангилъя гэдэг энэ ангилтаас онлын гол суурь бол ихсэн байна. Тэгээ эндээс төрийн эрүүгийн бодлого бол өөрөө эрүүгийн хууль, ялын бодлого гэсэн ийм хоёр зүйлээс бүрднэ гэдэг ийм гол онлын үндэслэлүүд бол тухайн үеийн одоо Ром Германы эрхцэн тогтолцооны үеэс үүсэлтэй ийм зүйл байдаг юм байна. Цаашдаа бол Кремлог суурилсан эрүүгийн хууль гэж байгаа. Бидний мэдэж сурч заалгаж ирсэн зүйл бол эхлээ эрүүгийн хуулиар заачаад дараа нь Кремлог л ярьдаг ийм сонгон сурвалжны хэлбэр болж хувирсан байна л да. Гэтэл гэмт хэргийн тухай сургаалаасаа үүдээд дараа нь эрүүгийн хуулийн тухай ярьж явах хэрэгтэй. Гэмт хэрэг гэж юу яагаад гардгийг тэгээд дараа нь эрүүгийн хууль яагаад байх хэрэгтэй тухай ярьдаг ийм дистралаа дэлхийд дахин яваад ирсэн байдаг. Гэтэл бид хууль сахиулах ч юм уу эхлээд эрүүгийн хуулиар заачаа сүүлд нь ийм Кремлог өөр шинжлэх ухаан шүү жижиг судалгааны ийм ажил хийдэг ийм зүйл шүү гэдэг ийм хандлага бидэнд тогтоод удацсан байгаа. Бас ийм хандлага олон жил яваад ирсэн байна. Цаашдаа бол нэгдүгээр түрүүжин гişүн хэлсэн энэ 70-аад онд энэ Герман болоод яг түрүүнийхээ дурж исэн эрдэмтдийнхээ энэ зүйлээр анх энэ гэмтэрэг төршлөө ангилсан байна. За энэ ангилалт яваад Германд бол төрчлийн хууль тусдаа эрүүгийн хууль тусдаа. Хүүхдийн бас эрүүгийн хариуцлах хууль байгаа. За энэ бол ингээд нэлээд хэдийн янзаар ингээд ангилаад төрөлжүүлээд хөгжөөд ирсэн ийм зүйл байна. За Оросын холбооны ус бол мэдээж кодекс. Захиргааны хариуцлагын төрөлцсөн хууль гэдэг юм кодекс. За энэ бол 2001 оноос хойш үйлчилж байгаа. Одоо бол бараг 70 дахь байна өөрчлөлт нь ингээд ороо явж байгаа. Байнгын жил болго өөрчлөлт ороод энийг хөгжүүлж идэг ийм л төрөлцсөн хууль. Хууль батлагдах болгонд энэ дээр төрслүүд нэмж идэг, хасгаж идэг, бүлгэлт рүү шилжиж идэг. Тэрийг ангилаад өөр бүлгэлт рүү ингээд оруулж идэг. Ерөөсөө зөрчлийн энэ захиргааны зөрчлийн Оросын холбооны ус хууль байнгын хөдөлгөөнд байдаг. Бүхэл төрлийн нийгмийн харилцааны одоо хамгийн гол бүтэхгүй зүйлийг зохицуулж идэг учраас энийг байнга шинжилт энэ хууль байнгын хөдөлгөөнтэй байдаг. Ийм онцлогтой хууль байдаг юм билээ. Яг хэд хэдэн орнуудын жишээ байна тийм та бүхэн харуулж байна. Яг үндэ жижиг хэргийн хуулиуд нэрлэгдсэн орнууд бол төгөөмөл. Одоо Японоос ахуулаад тийм. Германы зөрчлийн хууль гэсэн яг үндсэндээ одоо бидний яриад байгаа зөрчлийн хууль шиг биш. Нийгмийн хэв журмын эсрэг үүддэг, иргэдийн төгөөмөл үүддэг
зөрчлүүдээ бол зөрчлийн тухай хуулиар зохицуулсан байна. А бусад нөгөө зөрчлүүд нь бол өөрийнхөө хуульд бас байж байгаа юм онцлогуд байна. Гэхдээ энэ бол стандарт норм дүрм зөрчсөн гэдэг үйлдэлүүд бол байдаггүй юм байна. А та бүхэн нэг одоо мэдээлэл өгөхөд захааны зөрчлийн одоо энэ зөрчлийн тухай хуулийг ингэ шинжилсэн найруулгыг ингээд 2 дахь удаа өргөн барьж шүү дээ. Энэ явцад яг ингээд зөрчлүүдээс ингээ хайлт хийхээр 66 стандарт норм дүрм журам зөрчсөн бол гэдэг зөрчил байна. За энэ стандарт норм дүрм гэдэг зүйлийг ингээд босод юугаар харахаар энэ бол зүгээр тухайн ажил үйлчлэгээ ч юм уу тухайн зүйлийн хамгийн доод жишг хэмжээ байна. Тэгэхээр энэ стандартыг зөрчсөн бол гэдэг зүйлүүд бол босод орныхтэй байдаггүй юм билээ. Бид бол энэгээр яваад ирсэн, энэ дээр торгож хөвшээд яваад хариуцлага тооцоод ирсэн. Бас ийм зүйлүүд байна. Тэгээ ийм маягаар ингээ Оросын холбооны солонгос ч юм уу ингээд торгуулийн хуулиараа шийдэж явчих. Энийг бол торгуулийн хууль гэж. А гэхдээ энэнийхээ үндсэн үйл ажиллагааг шалгадаг хууль нь бол түрүүний одоо Тэмүүжин багш хэлдэгчлээ. А хууль сахиулах юм уу полис акт гэдэг ярьдаг энэ зүйлүүдээр иргэдрүү халддаг тэр үйлдэлүүд бол хүний эрхийн наад зах стандартуудаар тэр хууль дээрээ тавьчихж байгаа. Ийм маягаар бол хуулийнхаа энэ хуулийнхаа хэрэгжилтийг хангаж явдаг ийм онлын төвшөнд шийдэж ирсэн асуудлууд байна. А бидний хувьд юу байсан бэ гэхээр нэгдүгээрт энэ маань өөрөө захааны эрх зүйн харилцаанд хамаарч ирсэн. 70 онод гарсан тэгээд захааны эрх зүйн сурах хүчээс ахуулаад тэгээд хууль сахиулах цагдаагийн байгууллагын захиргааны үйл ажиллагаа гэдэг ч юм уу энэ олон одоо хичээл ном бидэнд зааж ирсэн энэ одоо уламжлалаас үзвэл энэ захиргааны эрх зүй зөрчил гэж нэрлэж ирсэн. Хоёрдугаар энэ захиргааны эрх зүйн харилцаанд хамаардаг бас Эрдэнэзогт докторийн хамгаалтан дээр бол захиргааны зөрчил одоо яг аль хэсэгт орох вэ гэж чимэд гэсэн одоо асууж ирсэн. Энэ дээр бол тодорхой хариулт тухайн үед бол яригдаагүй. Одоо энийг ингэ төрөлжүүлээд нэгтгэхэд ингэчээр энэ бол захиргааны эрх зүйн харилцаанд байх ёстой. Захиргааны эрх зүйн нэг хэсгээ гэж үзэх бас судлаач Эрдэнэтэд байна. Ялангуяа ажлын хэсгээр бол энэ дээр тоомоохон маргаан болж ирснийг би санаж байна. Ялангуяа захиргааны ерөнхий хууль батлуулахад одоо гар буй оролцсон судлаачид бол энэ бол захиргааны эрх зүйн харилцаа. Захиргааны эрх зүйн харилцаанд хэвээр байх ёстой гэж маргаж битгэж байгаа зүйлүүд бол өнөөдөр энэ бидний яригдж байгаа нэг одоо сэдв байна. За хоёрдугаарт бол процессын захиргааны процессын эрх зүйд нь захиргааны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа орж ирсэн байна. Өөрөөр хэлбэл энэ одоо захиргааны хариуцлагын тухай хууль маань өөрөө бас айгүй сонио хууль дотроо процессын болон материалын хэмжээг давхар агуулдаг. Энэ бол тухайн үедээ энэ захиргааны хариуцлагын тухай хуулийн батлагдсан хувийн хэргийг үзэхээр энэ бол 1 жилийн хугацаанд хэрэгжих хууль шүү. Цаашдаа батлагдж байгаа бүх зөрчлүүдээ нийлүүлээд ингээд торгуулийн хууль эсвэл ингээд төрөлжүүлсэн хууль байдлаар оруулж ирээ гэдэг засгийн газрын их хурлын хуралдааны байнгын орооны тэмдэглэл дээр зориуд тэмдэглэж үлдээсэн протокол нь байдаг юм билээ. Тэгэхээр энэ бол бид нар энийг хийж чадахгүй 25 жил болчихсон одоо ийм л төв үдэнд байна. Бас нэг парадокс гэх зүйл байгаа. Энэ захиргааны зөрчлийг хэрэг бүртгэлтэй ажиллагаанд прокурор хяналт тавьдаг. За энэ бол захиргааны зөрчлийн ажиллагаанд прокурор хяналт тавих аргачлал заавартай. Тэгээд цагдаагийн баримтлуулж байгаа ч юм уу тодорхой шийдвэрлүүлж байгаа зөрчлүүдийг бөөнд нэг удаа үзэх. Амуу эсвэл мэрэгжлийн хяналтын газар бусад газруудаас торгож шийдсэн захиргааны зөрчлүүдийг ерөнхийдөө нэг удаа ч юм уу 2 удаа ч юм уу жилдээ ингэ үзэж төвөр байдлаар үзэж шаарддаг юм л одоо хэлбэртэй байж байгаа. Тэгэхээр энийг ингээ харахаар хэрэг бүртгэгдэнд мөрдөн байцаалд прокурор хяналт тавина гэдэг үндсэн хуулийг үсгэд нийцэд байгаа юм шиг бас ийм зүйл одоо бидэнд байна. Хоёрдугаард энэ нь эрүүгийн хууль тогтоомжид хамаарахгүй авчирсан. Гэтэл яг одоо эрүүгийн хуультай адилхан 18 захиргааны хариуцлагын тухай хууль байдаг 18 зөрчил эрүүгийн хууль заасан гэмт хэрэгтэй үг үсгийн үед яг адилхан. Гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж гэж ярьдаг. Энэ объектив талыг бид нар ярьж ирсэн. Энэ үйл ямар ч ялгаа байна. Тэгэхээр энэ хоёр хууль бол нэгдүгээр өрсөлдөх хэмжээ үүсгэж байна. Хоёрдугаар хууль сахиулагч үзмжээр аль шийдэх боломж үүсгэж байна. Жижиг танхаа эрүүгийн хуулийн 181 танхаа гэнтэр. Энэ яг үйлдлийн үед ойролцоо харагддаг. Дээрээс нь энийг хууль сахиулагч өөрөө үзмжээр шийддэг юм л одоо байдалд хүрэж байна л да. За ингэж явж ирсэн зүйлийг үндсэндээ түрүү хэлсэн ингээд яг зөрчлийг ингээд тооцохоор 1800 орчим зөрчлийг
бид 1992 оноос хойш батлагдсан хуулиуд дээр бичиж ирсэн байна. Үнэндээ бол 1992-оос 98 он хүртэл хуулиуд өөр стандарттай. 98-аас 2002 он хүртэл хуулиуд өөр стандарттай. Тэгээ 2002 оноос хойш бичигдсэн хуулиуд өөр стандарттай. Түрүү дөр яаж усан давсны тухай хуулийг жишээ татсан. Гэтэл одоо үндсэн хуулийн цэцгийн тухай хууль дээр үндсэн хуулийн цэцгийн гишүүнийг торгоно гэж байгаа байхгүй. Хэн торгохын, хизээ торгохын, яаж торгохын байхгүй. Үндсэн хуулийн хурдааны дэгийг зөрчсөн үндсэн хуулийн цэцгийн гишүүнийг торгоно гэж байгаа. Тэр халтшгүй хэрэгтэй үнийг яаж торгох юм тийм ээ? Ямар ч процесс авах. Ийм олон хууль батлах болгонд бол ард нь бид ингээд тэр хуулийг хэрэгжүүлэхийн тулд зөрчил бичсээр яваад энэ зөрчлүүдээр нэгэн дээр нь ч арга хэмжээ авагдаагүй зөрчлүүд байна. Энэ ямар үр дүнд хүргэж байгаа хэрэг Монголын хувьд 3 хоног гэдэг зүйл дээр л хүрч байгаа. Өөрөөр тэр үйл заасан хариуцлагын арга хэмжээнүүд ерөөсөө авч хэрэгж үзэг байхгүй. Эрүүгийн үед хооронд баримтч үлдэх гэсэн гэмт хэрэг бий. Гэтэл дээд боловсролын тухай хууль дээр дээд боловсролын дипломыг хурамчаар үзсэн бол 50,000 хүртэл торноод гэж байна. Аль нь гэмт хэргийн аль нь зөрчил гэдэг юм. Ийм стандартуудыг бид эргэж харж ангилах юм боломж болцоод өнгөрсөн 4-5 жил бол тохиолдсон. За энийг ингээд шийдэж байгаа нь бол нэгдүгээр дэд зөрчлийн үеийг бас аваад хаал гэж үзэж байна. Хоёрдугаар нь ингээд гэмт хэрэг зөрчлөө ингээд үзмжээрээ шийдэж ирсэн асуудлыг л нэг тийч зэгсэх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо жишээлбэл сая ингээд зөрчлийн тухай хуулийг өргөн барьж юм чинь хурцлууд хийгдэж байгаа. Жижиг хулгайгаа буцаад зөрчил болгоод тавьж байна. Баримтлах шийдвэрийг буцаад зөрчлийн үед оруулж байгаа. Шүүгч баримтлах шийдвэрийг ондуулах. Тэгээд энэ баримтлах шийдвэрийг ондуулахаар захианы шүүх энийг шийдэх юм уу? Нэг. Хоёрдугаарт ямар асуудал үүсэх вэ гэхээр бэрхшээлүүд бидэнд байгаа. За энэ дээр дурдсан зүйлээс гадна одоо энийг ингээд зөрчил гэмт хэрэг гэдэг хоёр ангилаад том хууль одоо энгийнээр хэрэг ахтай хоёр хууль гэж ойлгоод ингээ явхаар манай шүүхийн систем нь өөрөө гуруулаа өөр зарчмаар хэрэг маргааныг шийддэг. Эрүүгийн бол хавц тэрэг даасан төв тэмүүлэх хүч үзүүлдэг. Хавц тэргээд уншиж байгаа хэргийг шийддэг. Мэтгэлэх зарчим бол үнэндээ тайлан дэрэгч үжилт шиг зүйл болж хөрдөг. Гэтэл иргэний хууль, иргэний шүүх бол цэвэр мэтгэлэх зарчмаар талбай нотлох орондоо бүрдүүлж авдаг. Захианы шүүх яадаг вэ гэхээр зэрэг өөрчлөлт шүүгч өөрөө зарим тохиолдолд нотлох орондыг цуглуулж байгаа. Хэрвээ захианы шүүх рүү шилжүүл ямар парадокс үүсэх вэ гэхээр зэрэг шалгаж ийсэн шийдэж ийсэн захианы зөрчил нь гэмт хэрэг болвол яах вэ? Тийм ээ. Тэгвэл шүүгч мөрдөх ажиллагаа явуулсан юм шиг харагдаж байгаа. Бодлого баримт цуглуулсан юм шиг ийм парадокс үүснэ. Ийм учраас эрүүгийн шүүхтэр байх нь зохимжтой юм байна. Гэмт хэрэг рүү гэмт хэрэгээс зөрчил рүү шилжин, зөрчлөөс гэмт хэрэг рүү шилжих юм процессыг явагдана. Тэр алийг гэмт хэрэг зөрчил гэж мэдхгүйгээр шалгаад эхэлж байгаа ш. Би бэрхшээлийн хувьд бол ийм зүйлүүд үүсэж байгаа. Яг уу захианы эрх зүйн судлаач болвол юу гэдэг вэ гэхээр тодорхой үйл баримт фактыг бол ярьж байгаа. За тэмдэглэгээ зөрчиж байгаа, улаан гэрлээр гарч байгаа гэх мэт энэ үйлдэлүүдийг захианы эрх зүйн харилцаа, захианы акт гаргаж байгаа ажиллагаа гэдэг нь багхгүй. Хууль сахиулагчаас. Гэтэл хууль сахиулагч өөрөө газар дээр нь торгоод явдаг ажлууд багхгүй. Энийг захианы үйл ажиллагаа акт гаргах зүйлээс бид ялгаж ойлгохгүй бол цагдаагийн торгож байгаа бүх зөрчлүүд тэгээд тэр хүн зөвшөөрөхгүй захианы шүүх хүртэл яваад үндсэндээ хууль сахиулагын ажиллагаа ингээд зогсон байдалд орох болцоотой үүсгэх байна. Тэгэхээр гэмт хэрэг зөрчлийг шалгаж байгаа ажиллагаагаа захианы ажиллагаа биш гэж ойлгох, захианы эрх зүйд хамаарахгүй гэдэг ийм зааг ялгаа гэж бид ойлголцох хэрэгтэй байна гэж зөв хувь судлаачид үзэж байгаа. Бусдад судлаачид гэхдээ өөр өөрийн байр суурьтай. Яг одоо гэмт хэрэг гэж шийдчихээр одоо жишээлбэл ингээд яг зөндөө олон зүйл үүснэ. Одоо шинэ зөрчлийн хуулиар ахаа шинжилсэн хариуцлагаар нөгөө 300,000 төгрөгөөс доош жижиг хулгай, булаалт, заллин мэхлэх, завших өргөдүүлэх, тэгээд бид хөрөнгө устгах гэмтэх үйлдэлүүдээ буцаад зөрчил тооцъё гэж байгаа. Даавал стандарт үүснэ. Дургуугаа хүргэснээр эрүүгийн хуулиар шалгаад, эрүүгийн процессор шалгаад, дураа хүргэснээр зөрчлийн процессор шалгах уу гэдэг ийм даавал стандарт үүсэж байгаа. Тэгээд хувь сахиулах үйл ажиллагааны хууль өөрөө байхгүй болчихоор бидэнд ийм дурын хоёр стандарт үүсээд хувь сахиулагч алийг ч хэрэгж болохоор ийм стандарт үүсгэж ирсэн байна. Тэгэхээр бид одоо зөрчлийн хууль эрүүгийн хууль дээр маргаж байгаа боловч энийг хэрэгжүүлэх хамгийн том асуудал юун дээр өстэй процесс дээр л очино. Процесс буруу бол зөрчлийн хууль 1000 сайхан бичигдээд эрүүгийн хууль хичнээн сайхан бичигдээд энэ одоо
төв тэмүүлэх хүчүүд хавц тэрэг даагдаг боломжит тогтолцоо хэвээрээ байдаг, эрүүдэн шүүхийн зарим шинжүүд байдаг гихчлэн ч юм уу те хэргийг өөр нь нотлуулдаг гэдэг ч юм уу ийм аль бүхтэй арга барилууд бол хэвээрэл байна. Тэгэхээр энийг процесс дээр бэхжүүлэх тал дээр ярилцах асуудал байна. Магадгүй зарим судлаачид бол ярьж байгаа. Татврын зөрчил байлаа гэж үзье. Татврын зөрчил эцсийн дүндээ татврын хуулиар ингээд захиргааны шүүхтэр очт юм аа. Өөрөөр хэлбэл татврыг би энэ татврыг зөвшөөрөхгүй. Ийм учраас татврын маргаан тасах зөвлөөр шийдүүлж байгаа. Татврын маргаан таслах зөвлөлийн шийдвэр зөвшөөрөхгүй бол захиргааны шүүх рүү очиж байгаа. Гэтэл энэ захиргааны зөрчил байд. Энийг захиргааны шүүх өөр процессор яваад очиж байгаа. Тэгэхээр энийг шийдвэрлэх бас зайлшгүй шаардлага үүснэ. Өөрөөр хэлбэл захиргааны шүүх зөрчлийг шалгах явжид захиргааны шүүхтэр очдог бас үйлдэлүүд байна. Зохицуултууд байна. Энийг бүрэн гүйцэд шийдэх шаардлагатай. Яг хуулийн хэрэгжилтийн олон зүйл байгаа. Мэдээж цэрлэг өрнөлөө багтаа торгуулууд нь өөр өөр хэмжээтэй. Тэгээ одоо өрсөлдөөний тухай хуулиас ахуулаад хувь хэмжээгээр торгож байгаа байхгүй. Мөнгө дүн байхгүй. Орлогын хувь хэмжээгээр торгож байгаа. Зарим дээр мөнгөөр бичсэн ч байна, зарим дээр нь хөдөлгөөсний доод хэмжээгээр бичсэн ч байна. Тухайлбал сүү зэвсэг түвшний тухай хууль багц хуулийг батлахад зөрчлийн хууль хэрэгжиж эхлэх байх тэн дотор зөрчлийн хууль зааснаар тэдний нэгжийг торгоно гэж бичсэн. Хууль хэрэгжиж эхлэх байх тэнд хэрэгжиж эхлэх хуулийг бичээд баталсан байгаа байхгүй. Ийм олон асуудлуудыг нэг мөр шийтгэл хууль зүйн нэгдсэн бодлого хяналтыг барихын тулд зөрчлийн хуулийг ангилж өгсөн. Тэгээ цаашдаа бол ингээд хүний эрхэнд нааддаг маш олон хууль зохиолч байгаа. 11. За энэ бол субъектийн тоо. Цаашаага ингээд нийт Монгол улсад хүнийг торгон шийдэх гэдэг юм бөхөр маш их тоо гарна л та. Би буруу дуулаг бол 1200-аас орчим л гэж яриад байгаа. За ингээд зөрчлийн нэгдсэн мэдээллийг сан байхгүй. Цэрлийн нөлөө багтаа гэдэг олон зүйлүүд байна. Тэгээ бидний хувьд өнөөдөр онлайн хэлцүүл болж байгаа учраас практик зүйл гэхээс илүү онлайн гол мэтгэлцээ юм байна. Нэгдүгээр энд ямар үйлдэлийг тэгээд захиргааны зөрчил гэж захиргааны эрсдүүд хамаарна гэж үзэх гээд байгаа юм бэ. Яагаад энд орох ёстой юм бэ? Миний тавьж байгаа одоо энэ илэрхийлж байгаа байр суурь бол эрүүгийн эрх зүйн тал руугаа энэ зүйл хөгжих ёстой гэж үздэг байна. Яг нь бидний уламжлал сэтгэхүйд эрүүгийн хариуцлага хүлээсэн гэдэг ойлголт үзчихээр ингээд аюул тийм хүнд сонсогдоод байж магадгүй боловч бусад улсын тухайд энэ бол хариуцлага хүлээх нэг л хууль зүйн хариуцлагын нэгдмэг тогтолцооны нэг хэсэг байна. Хэрвээ энэ захиргааны эрх зүйд ороод захиргааны эрх зүйн харилцаа гэдээ үзээд эхлэвэл хүний торгож байгаа бүх юм л захиргааны акт болж хувирна. Захиргааны актыг зөвшөөрөхгүй бол шүүхт гомдол гарна. Шүүхийн ачаал хэдэн өөр нэмэгдэх үү гэдэг асуудал бас яригдана. Захиргааны шүүх өөр хэрэгээр өөр зарчмаар хэрэг шийддэг. Шүүгч өөрөө нотлохоо цуглуулж байгаа шаардлагатай. Гэтэл ингэж цуглуулж явж исэн зүйл нь гэмтэрэг болоод хөрвүүл яах вэ? Гэдэг олон асуудлыг бид өнөөдөр зүйлээр ярилцах хэрэгтэй болов. Яг нь энэ бол төрөнд ихтгэлд дамжсан. Өнөөдөр онлайн ихтгэл бол төдийлөн хамаагүй санал зөвлөмжүүд. Гэхдээ гол одоо дахин хэлээд байгаа зүйл бол одоо бид эргээд хамгийн ихний сэдвүүдээр очиж байгаа байхгүй. Яагаад гэмтэрэг зөрчлийг ангилсан бэхээр хамгийн анхны гэмтэргийн ангилалт байхгүй. Тэрийн сүүлдээ хөгжөөд гэмтэрэг зөрчлийг ангилчгээд дахиад гэмтэргээ дотор нь ангилаад ингээд яваад гисэн юм зүйл байна. Өөрөөр хэлбэл энэ дэлхийд дахны эрүүгийн хууль тогтоомжийн ингээд сурах бичгүүд ч юм уу онлайн ингээд нийтлүүдийг уншаад байхад ерөөсөө анх гэмтэрэг зөрчлийг ангилахын тулд ялахын тулд ангилалт гэдэг зүйлийг хийсэн байна. Энэ сүүлдээ ингээд манайх руу ингээд ороод ирэхээр дотор амар болоо гэмтэргээ дотор аяга болоо ангилаад ирээд тэрийг ялын бодлого хайцлаад ирсэн нэг ийм л бидэнд уламжлал гэх үү нэг ийм зүйл байна. Энийг арай өөрөөр харах шаардлага байна. Геронтогоос суурилсан төрийн эрүүгийн бодлогоос ахуулаад мэтлээ ингээд ярилцах зүйлүүд бол байгаа. Тэгээд би өнөөдөр их товчхон ярихад бол юм байна. Зарим зүйлийг дутуу ярьсан байж магадгүй. Энэ өөрөө бол маш том хууль байгаа шүү дээ. Тэгээд бүгдээ бол 572 хуулийн 300 хуулийг бүгд нэг хүчлэл уншсан. Нэг хүчлэл уншиж байгаа. Тэгээд дотроо ингээ архины хуулийг яваад орохоор архины хууль бүхэлдээ зөрчил байгаа юм чи. Тэр үйлдэлүүдийг бүгдийг нь уншаад ойлгоод найруулаад бичнэ гэхэд маш их цаг хугацаа орсон 8 жилийн ажил. Гэхдээ энийг одоо захиргааны шүүх хөө, эрүүгийн шүүх хөө энэ бол шийдэх асуудал боловч цаана ямар асуудал үүсэх тухай би бол товч миний хэлж байгаа санал бол ийм байгаа юм. Тэгээд анхаарал тавьсан дээр баярлалаа. Зөрчлийн тухай хуулийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндслэл гэсэн сэдвээр
тавтай санал бодлоо хуваалцсан. За уртлын хоёр оролцох хилцүүлэгт оролцогч маань зөрчлийн тухай хуулийг эерэг талаас нь ямар ашиг тогтолцоо талаас нь ярьлаа. Миний хувьд бол энэ зөрчлийн тухай хуультай санал нийлэхгүй байгаа үндэслүүдээ таад танилцуулж гэж бодож байна. За нэгдүгээр концепцийн хувьд яагаад гэж хэлэхгүй байгаа юм бэ? Ярина. Дараа эрүүгийн хууль орчлоо зөрчилтэй. Энэ бол болохгүй маа гэдэг талаар саналаа ярив. Дараа нь үндсэн хуулийн зөрчил үүсгэр байна гэдэг талаар тайлбар хий. Тэгээд 230 гаруй салбарын хуулийн бүтцийг эвдчлээ. Энэ болохгүй маа гэдэг талаар ярив. Тэгээд хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэр байна гэдэг талаар ярив. За концепцийн хувьд бол нэгдүгээр захиргааны энэ зөрчлийн хууль батлагдсанаар зөрчил гэдэг ойлголт захиргааны эрх зүгээс эрүүгийн эрх зүй рүү шилжчихсэн. Эрүүгийн эрх зүй рүү шилжчихсэн. Ер нь онлын хувьд захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй хоёр юугаар ялгаатай байд юм бэ? Яг яаж ялгдаг юм бэ гэхээр суурь зарчим байдаг. Захиргааны эрх зүй дээр оппортунитет зарчим, эрүүгийн эрх зүй легалитет зарчим гэдэг хоёр өөр зарчмаар үндэслэдэг. За энэ дээр юу гэж юм гэхээр захиргааны эрх зүйн суурь зарчим бол захиргаа бол захиргааны эрх зүйн гол суурь зарчим бол захиргаа бол шийтгэх, торгоход биш, захиргаа иргэдэд, бизнес эрхлэгчдэд үйлчлэх тийм суурь зарчимтай байдаг. Суурь зарчим явуулдаг. Одоогийн байдлаар бодож хэлэхэд ямар нэгэн зөрчил гарлаа гэхэд татврын байцаагч бол яах нь вэ? Эсвэл улсын мэргэжлийн хэлтийн байцаагч очоод албан шаардлага яах нь тавьдаг. За тэдээс тэдэн хоногийн дотор яах нь энэ зөрчилтэй арилгах. Хэрвээ тэр хугацаанд зөрчлөө арилгаагүй бол дараа нь торох асуудал яах нь яригддаг. Торох асуудал яригддаг. Тэгэхээр энэ дээр бид нар бас энэ дээр анхаарах хэрэгтэй юм байна. Зүгээр нэг годамжид явж байгаа шүлсэн хаяа зөрчил гаргах бизнес эрхэлж байгаа. Энэ салбарын хуулиуд бол дандаа их хэмжээтэй дандаа бизнестэй холбоотой асуудлууд тэнд бол яригддаг. Одоо барилга барьж байгаа. Эдгээртэй холбоотой зөрчлүүд бол тэр компаниас гэхээр маш олон нөхцөл байдлаас үүсэж зөрчил гаргадаг. Яг үгүй гэхээр одоо байцаагч очоод ийм одоо 800 гаруй дүрм журам байна шүү дээ. Өчнөө стандартууд байна. За ийм дүрм журам батгдсан байна. Та энийг зөрчилсөн байна. Гэтэл иргэн бол бизнес эрхэлж байгаа хүмүүс тийг ихэнхдээ мэддэггүй. За энийг зөрчилсөн байна. Тийм учраас та тэдэн хоногийн дотор энэ зөрчлөө арилга. Энэ бол албан шаардлага. Хугацаатай албан шаардлага гэж байна. Тэгээд дараа нь яах нь. Тийм учраас мэргэжлийн хяналтын байцаагч нар бол дандаа хүлж биш хүмүүс байдаг. Тухайн мэргэжлийн одоо эрүүл мэндийн байцаагч, банкны байцаагч ч юм уу те химийн хорт бодистой холбоотой ч юм уу энд хүлж биш дандаа мэргэжлийн хүмүүс ажилладаг. Мэргэжлийн хүмүүс ажилладаг. Эрүүгийн эрх зүй суурь зарчим бол юунд хэрвээ гэмт үйлдэл болгоно ял шийтгэл онгодуулах зарчим. Гэмт үйлдэл болгоно ял шийтгэл онгодуулах зарчим үүсдэг. Хэрвээ чи гэмт үйлдэл гаргасан бол заавал яах нь ял шийтгэх. Тийм учраас нөгөө юу ялж авших асуудал яах нь яригдээ явчихдаг. За дээр нь хэлбэл захиргааны эрх зүйд бол захиргааны улсын байцаагч нарын хувьд бол ер нь захиргаа бол торгох эсхийн өөрхийн сонголтын асуудал. Захиргаа хэрвээ тодорхой хугацаанд зөрчлөө арилгачих юм бол тэнд торгох шаардлага байхгүй. Мөн зөрчлийг яаж арилгаснаас хамаарат тэнд торгуулын хэмжээг яах вэ? Захиргаа өөрийн сонголтоор байх нь хэрэглэх боломжтой байдаг. Боломжтой. Тэгэхээр энийг бол энэ бол өөрөө захиргааны яагаад гэвэл энд бол торгох шийдэх нь гол биш байхгүй юу? Хамгийн гол нь зөвлөгөө өгч үйлчлэл үзүүлэх нь захиргааны үндсэн шинж байдаг. Тэгээд одоо энэ дээр ингээ эргээ харж байхад юу яж нь л та. Одоо энэ зөрчлийн тухай хуулийн дээр орж ирж байгаа. Энэ хууль заасан зөрчил тус бүрд яах нь шийдэл нотуулна гэдэг. Өөрөөр хэлбэл ямар ч зөрчил гарсан тэнд яах нь заавал шийдэл онгодуулах энэ эрүүгийн эрх зүйн суурь зарчим ороод ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол онлын хувьд зөрчлийн хувьд бол яах нь эрүүгийн эрх зүй рүү орчихлоо. Тэгэхээр бид нар энэ концепцоо харах хэрэгтэй. Үнэхээр захиргааны эрх зүйдээ байх юм байна гэж үзэх юм бол захиргаа бол яах нь зөвлөх, туслах үйлчлэгээ суурь зарчмаар яах нь явах хэрэгтэй. Тэрийг барьж хоцрыг гэх юм бол энэ зөрчлийн хуулийг яах нь концепцоо хүлээн зөвшөөрөх боломжгүй болчихлоо. Боломжгүй болчихлоо. Тэгэхээр ямар нэгэн одоо тэр шүлсэн хийж байгаа тэр иргэн дорж бизнес эрхэлж байгаа тэр компани хоёр ч хоёр өөр шүү дээ. Хоёр өөр. Тэр компаниг бол торгоо шалгаад тэгээд байх биш. Тэр компаниг үйл ажиллагаад мэргэжлийн тусалцаа зөвлөгөө үзүүлэх тэр мэргэжлийн байцаагчдын үндсэн чиглэл тэнд байх хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр ердөөсөө мэргэжлийн байцаагч нарыг цагдаагийн нүдээр хараад байгаа байхгүй. Иргэдийг бизнес эрхлэгчдийг гэмт этгээдэд эрүүгийн нүдээр харж энэ хуулийг хийцэн гэж би бодоод байна. Энэ хийцэн байна л да. Хийцэн байна. Тэгэхээр энд бол
Тэгэхээр бид нар энд концепцийг бол би өөрөө захиргааны эрх зүйн хүн учраас бизнес талдаа, иргэд талдаа энэ захиргааны эрх зүйд хамаархан зүйтэй гэж бодож байгаа. Тэгээ ялангуяа энэ сануулгахгүйгээр торгодог тийм хуультай улс орн би мэдэхгүй юм байна. Чи Орсын холбооны хууль, Орсын холбооны тэр захиргааны зөрчлийн хууль дээр харж байгаа сануулж байна. Хугацаа өгч байна. Германых бас ялгаа байхгүй сануулж байна. Хугацаа өгч байна. Ялангуяа тэр салбарын хуулиудын зөрчлөлттэй. Гэтэл манайх бол шууд аваачаад тэр ингээд зөрчил болгоно нэр нь торгохоор ингээд оруулаад ирсэн. Энэ бол бас нэг юм цоошин зүйл одоо гараад ирсэн байгаа юм. Энэ зөвшөөрөх боломжгүй байна. За мөн концепцийн хувьд бол бас зарим салбар одоо жишээлбэл өрсөлдөөнд салбарын хуулиудын нөгөө сүүлийг таслаад нэгтгэжгээр тэр салбарууд чинь эрүүгийн шүүхээр ороод эрүүгийн эвшүүд үйлчлээд эрүүгийн эрх зүйд хамаараа авчиж байгаа байхгүй. Гэтэл одоо жишээлбэл өрсөлдөөний шудраг өрсөлдөөн хэрэгжиж өрсөлдөөнтэй холбоотой хуулийн зөрчлүүд байна шүү дээ. Энэ уг нь бол энэ дандаа иргэд хоорондын гэрээгээ зохицуулах маргаан багхгүй. Иргэний эрх зүйн маргаан. Яг нариндаа ярих юм. Иргэний эрх зүйн асуудал багхгүй. Манайд л яг захиргаагаар явж исэн сүүлдээ одоо бүр эрүүгийн эрх зүйд явах нь хамаараа авчиж байгаа багхгүй. Хамаараа авчиж байна. Одоо татврын асуудал бас одоо яг нэг тэлэр их юм татврын байцаагч нэг л акт гаргадаг өнөөдрийн байгаа нөхцөл дээр. Тэр акт нь хоёр шүүхээр авах юм уу эсвэл шууд эрүүгийн шүүхээр орох гэж байгаа. Тийм нөхцөл байдал яг үүсчихэж байна. Тэгэхээр бид нар бас эндээс анхаарах хэрэгтэй байна. Ямар захиргааны эрх зүйн бие даасан салбаруудын онцлогийг бас энэ дээр яг харгалж үзэхгүйгээр ингэж механикаар нэгтгэх боломжгүй гэж үзэж байгаа. За энэ дээр бас дараагийн нэг асуудал бол эрхийг хасах, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийтгэл ороод ирж байна. Уг нь бол тусгай зөвшөөрлийг олгох, хүчингүй болох харилцаа бол цэвэр захиргааны эрх зүй харилцаа. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийг олгосон этгээд нь өөрөө хүчингүй болдог. Гэтэл одоо шийтгэл болоод ороод ирж байна. Ийм шийтгэлтэй улс орн байдаг ч юм уу. Өөрөөр хэлбэл засгийн газрын олгосон тусгай зөвшөөрлийг одоо тийм мэргэжлийн хэлтийн байцаагч яах нь хүчингүй болох асуудал яригдад эхэлж шүү дээ. Тэгэхээр энэ бол бас нэг концепцүүд бол бүлийн зөвшөөрөх боломжгүй асуудал байна. За тэгээд энэ дээр нь прокурор ороод ирж байгаа. Прокурор гомдол хүлээж байгаа нь хэрэг үүсгэх нь хяналт тавина бүгдэн дээр бүх бизнесийн үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл хяналт ороод ирж байгаа байхгүй давхар. Улсын байцаагч дээр нэмэгдээд прокурорын хяналт. Хяналт нэмэгдэнэ гэдэг чинь авилгал үүсгэх их сурвалж яах нь орон зайд ороод ирчихэн л гэсэн үг. Дээр нь прокурор бүр улсын байцаагчийн одоо чиг үүргийн харьяаллыг хүртэл яах нь зааж өгөхөөр ороод засгийн газрын эрх мэдэлд яах нь алтгаар ороод ирж байгаа. Тэр анхны төслөөр бүр улсын их хурлын хууль зүйн байнгын ороод бас ороод ирж явжсэн. Тэгэхээр энд бас нэг эрх мэдлийн хуваарлалт тий болохгүй асуудал байх нь. Энэ дээр бас нэг анхаарах бүлийн зөвшөөрөх боломжгүй асуудал байгаад байна. Ер нь прокурор орж ирэхэд дарамтлал нэмэгдэнэ бизнес доо. Цэвэр дарамт. За прокурор орж ирээд за нэг гомдол тавиад амин цэвэр шалгаад өгнө. Өөрөөр хэлбэл энэ 240 хуулийн алиарж орж ирэх нь шүү дээ. За танаад амин цэвэр шалгая гэдэг амин цэвэр шалгаж ирсэн яах нь зөрчлийн хэрэг үүсгээд тэрийг эрүүгийн хэрэг үүсгэхэд бол бөөмө амархна. Хэрвээ дургуй өрөөд чинь тий цаашаа. Тэгэхээр энэ бол жиг нь чоны амнаас гараад барын амд яах нь орчиж ийн шийдэж болохоор байгаа юм. За иргэдийн эрх зүйн байдал дурдж байна. Яг үнийг хэлэхэд бол. Өөрөөр хэлбэл өнөөдөр яадаг вэ гэхээр иргэн бизнес эргэлж байгаа хүмүүс улсын байцаагчийн тавьсан албан шаардлагад байх нь гомдол тавиад торхоос нь захааны иргэн шүүхээр энэ улсын байцаагч надыг буруу торгоцсон байна. Надад буруу албан шаардлага тавьж байна. Бүр торхоос нь өмнө шүү. Тийм амгалт хийдэг. Тэгээд тэр улсын байцаагч актыг шалгуулж авчдаг. Албан шаардлага. Би ийм зөрчил гаргаагүй байхад энэ албан шаардлага тавьж байна. Тэгээ авчдаг байхгүй. Гэтэл эрүүгийн эрх зүйд хамаараад ирэхээр яах нь энэ бүр нөгөө бизнес эрхлэгч иргэн чинь ихэмжлэгч биш. Бүр хариуцагч болчихж байгаа байхгүй. Гэмт итгээд. Эрүүгийн эрх зүйд бол эрүүгийн хууль бол яг тухайн зөрчлийг л хянана. Өөрөөр зөрчил хийсэн гэмт үүргийг л хянана. Түүнээс биш тэр улсын байцаагчийн хууль зөрчсөн үүргийг хянахгүй. Буруу хэрэгжилж үг гэдэг. Өөрөөр хэлбэл эрүүгийн шүүх бол. Тэгэхээр юу нь бол юунаас гараад авчиж байгаа. Улсын байцаагчийн хяналтууд шүүхийн хяналтаас гараад авчиж байгаа. Тэгээд нэгтлд иргэн гэмт итгээд дээр нь прокурор, улсын байцаагч, эрүүгийн шүүх. Гурван эсрэг ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ тохиолдолд иргэнд бизнес эрхлэгчд
ямар тий их зүүн байдал нь улам догдсон ийм нөхцөл байдал яах вэ? Үүсэж байгаа. За тэр зөрчил гаргасан үйлдэл бүр шийдэл ногдуулна гэдэг бол энэ бол үнэхээр амьдрал дээр бол байж болохгүй асуудал. За энэ нийгмийг бүхэлд нь эрүүжүүлэх хортой тий өөрөөр хэлбэл жижиг эрүүгийн хууль шүү дээ. Жижиг эрүүгийн хууль. Тэгэхээр тэр 1000 гаруй тийм зөрчил одоо ер нь л одоо бизнес эрхэлж байгаа иргэдийг бүгднийг яах нь гэмт хэрэгтэн гэснүүдээр яах нь харна л гэсэн үг шүү дээ. Яг энэ хуулиар бол. За зөвлөгөө өгдөг захиргааг яах нь шийтгэдэг захиргаа болгож яах нь хувиргаж байгаа. Усын байцаагчдыг цагдаа болгож яах нь хувиргаж байна л да. За энэ дээр үндсэн хуулийн зөрчлийн талаар би нэг зүйл яриа. За энэ дээр одоо жишээлбэл энэ зөрчлийн тухай хуулийн 5-ын 13 дээр байгаа байхгүй. 13-ын 1 дээр химийн хорт бодис экспортлох, импортлох, үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, худалдах, ашиглах, устгах, шаардлах, журам, аюулгүй ажиллагааны дүрм технологийн горим зөрчсөн бол торно гэж байна. Өөрөөр хэлбэл журам зөрчсөн бол химийн хорт бодистой холбоотой журам гэх юм бол ийм хоёр юм зузаан стандартууд байдаг байхгүй. Тэр нэг журам гिचл одоо 50-60 зүйл заалтаа. Өөрөөр хэлбэл одоо анкет өглөөгүй бол яах вэ? Торгох нь шүү дээ. Тэгэхээр яагаад тэгэхээр энэ ийм санкцтай юу байж болохгүй. Ийм санкцтай. Тэгээд тэнд заалт болгон дээр нь торгохоор тийм байж болох. Энэ бол түрүүн үндсэн хуулийн суурь зарчим байдаг. Хууль юу бусдын эрх хэрэгчлөөнд халтах юм бол зөвхөн хууль заасан үндслээр халтна. Хууль заасан үндслэр яг юу хэлж байгаа юм бэ гэхээр яг тодорхой нөхцөлийг хэлдэг. Яг ямар нөхцөл торгох юм. Ямар нөхцөл барьжлах юм. Яг тодорхой. Түүнээс биш журам зөрчил торгон, стандарт зөрчил торгон гэж. Энэ өөрөө энэ тодорхойгүй байдал нь өөрөө үндсэн хуулийн хууль үндэслэх зарчимтай шууд гараа зөрчилдөг. За тийм учраас энэ яагаад захиргаан дээр энэ асуудал чиглэгдээд болоод байдаг юм бэ гэхээр захиргаа бол өөрөө яах нь яг шууд торгодог. За энэ журмын зөрчлийг яах нь арилга шаардлага тавиад шаардлагыг биелүүлээгүй бол яах нь албан шаардлагыг биелүүлээгүй гэсэн үүднээс яах нь торгодог явчихдаг. Түүнээс биш яг тэр юун дээр биш. Тэгээд дээр нь салбарын хуулиудын юуг одоо бүгднийг нэгтгэхэд нэг хууль болоод яах нь хялбарчлаа гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл яг үнэхээр ингээд бүх торгуулийг хуулийн бүх санкцыг нэг хуулийн дээр яах нь базна гэдэг бол ийм механикуд бол байж болохгүй. Миний ойлгож байгаагаар бол бүх хуулийнхаа одоо хууль дүрм журмынхаа санкцыг яг бүр тасч аваад нэг хууль болгоцсон тийм их сорон би мэдэхгүй юм байна. Яагаад ингэж ингэдэг вэ гэхээр одоо сүүлийн 20 гаруй жил 500 гаруй хууль батллаа. Энэ хуулиуд маань тодорхой хэмжээгээр системчлэгдлээ. Одоо байгаль орчны хууль байна. 45, 40 орчим хууль. Тэ? Тэр хэдэн зугаар дүрм журмтай. Татврын эрх зүй байна. 20 гаруй хууль. Бас 50-60 дүрм журмтай. Яг өөрийн систем тогтолцоо үүсгэж байгаа байхгүй. Үүсгээд тэгээд салбарынхаа онцлог тохирсон зохицуултыг бий болгож эхэлж байна. Хэрвээ салбарынхаа онцлогийг тухайн зохицуулт агуулж байж тэр хуулийн зохицуулах чадвар хайх нь нэмэгддэг. Зохицуулах чадвар нэмэгддэг. Тийм учраас тийм салбарыг одоо захиргааны эрх зүй ялангуяа татвар ч юм уу, байгаль орчин ч юм уу те ашигт нотмол ч юм уу те эдгээрүүд төрөлжиж байж яах нь сайн хуулийн тогтолцоо бий болно. Гэтэл санкцгүй хууль гэж одоо юу вэ? Санкцгүй дүрм журм гэж юу вэ? Тэр санкц нь яг тухайн салбарынхаа хууль дээрээ байж яах нь тэр систем тогтолцоо яах нь өөрөө амьдрах хүчтэй байхгүй. Гэтэл одоо санкц бүгдийг нэг механикаар тасалж аваачаад гаргаад ирж байгаа. Хэрвээ тэр хуулийн дээрээс яг санкцыг тухайн үйлдэл дээр торно гэсэн тэр үйлдэлийг татаад гаргаад ирэх юм бол энэ нь өөрөө яах нь хамрах хүрээ нисээ явчихна. Тэр эрсдэлтэй. Тэгэхээр энэ дээр бол мэдээ санкцгүй хууль журам бол шүдгүү арсан гэсэн. За тэгээд энэ дээр захиргааны зөрчлийн тухай хууль, зөрчлийн шалган шилжүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд нэлээд хүндрэлтэй гарна гэж би ойлгож байна. Яагад бол одоо яг зөрчлийн тухай хуулийг одоо ингээд зөрчлийн шалгах тухай хуулийг баталчлаа гэхэд мөн салбарын хуулиуд маань өөрөө яг энэ хуультай хэрхэн нийцэх вэ? Уялдаа холбоо хэрхэн хэрэгжих болцоотой юу гэсэн. Өөрөөр хэлбэл одоо татврын асуудал дээр зөндөө асуудал гардаг. Татврын байцаагч үнэгийн хуулиар бол нэг л акт гаргадаг. Тэр актын дунд яах нь нөгөө торгуул алдан тэгээ үндсэн татвар матвар бүгд явж идэг.
Тэгэхээр тэр актыг яах нь одоо хоёр шүүхээр яах нь орох гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ бас яг салбарын хуулийн хөгжил маань ийм болцоо болох уугүй юу гэдэг асуудал гарч ирж байгаа. За тэгээ энэ холбоотойгоор улсын байцаагч яг ярилцлагуудыг би бас сонсч ирсэн. Одоо татврын улсын байцаагч улсын байцаагч нартай ярьж байгаад энэ саналыг бол дэмждэг юм бэл. Энэ угаасаа амьдрах боломжгүй ийм хууль байна. Нилээг маргаа усч идэг. Мөн шүүхээс тодорхой санал мөн ажлын хэсэгт явуулсан байдаг. Дэмжихгүй байд. Энэ бол үнэхээр хэрэгжих боломжгүй байна гэдэг. Тэгээд олон нийт иргэд бизнесмэнүүдийг дэмжихгүй. Яагаад гэвэл их зүүн байдал тийш дордчих. Тийш хяналт давхар нэмэгдэж явахт энийг дэмждэг иргэд бизнесмен байхгүй гэж бодож байгаа. За судлаачид бол энэ талаар бол нэлээд сөрөг үр дагавартай байгаа. Тэгэхээр энэ мэржлийн холбоо, захиргааны мэржлийн холбоо бас яах вэ? Энэ хууль зөрчлийн хуулийг бол дэмжихгүй байлаа. Тэгэхээр энэ дээр энэ олон эсрэг саналууд байж хат энийг бас нэг харалцж үзэх. Зайлшгүй шаардлагатай байсан болов уу? За сүүлийн 20 гаруй жил бүтээсэн хуулийн тогтолцоогоо бид нар бас хамаагүй самраач болмооргүй байна. Болмооргүй. Баахан санкцгүй. Тэгээд баахан шийтгэлгүй санкцгүй дүрм журмууд яах нь хуулиуд болоод хосрох нь байна шүү дээ. Энийгээ бас эргээд харах хэрэгтэй байна. За тэгэхээр ингээд ямар хэрэгтэй аш холбогдол нь хэн юм бэ гэдэг дээр бид анхаарах хэрэгтэй. Яг энэ зөрчлийн хууль яг яах гэж гарсан. Иргэдэд бизнесмен эрхлэгчдэд аш холбогдолгүй бол хэн хэрэгтэй юм бэ? Хэн хэрэгтэй? Тэгэхээр бид нар бас яг иргэн бүрийг бизнесмен эрхлэгч бүрийг өөр нүдээр бас юус яг яллах шийдэх биш өөр нүдээр харах хэрэгтэй болов уу? Тийм учраас энэ концепцүүд бол би энэ хуулийг бүлээн зөвшөөрөхгүй байна. За та бүхэн тоонд өсөж явах гэдэг шиг. Миний хувьд бол ихтгэл тавихгүй. Би зөвхөн сүүлийн нэг 8 жил бас энэ чиглэлээр судалгаа хийх гэж оролдож бас зарим нэгэн зүйлүүд бас хэлцүүлэхээр бол ярьдгийн. Тэгэхээр энэ ерөөсөө миний та бүхэн миний хэлэх гээд байгаа санааг бол ойлгож байгаа байх л та. Тэгээ одооний байгаа манай энэ бэлэн болцсон байгаа тэр та бүхний ширээн дээр явж байгаа зөрчлийн тухай хууль бол 60% нь эрүүгийн эрх зүйн хэмжээ зонхилсон. Яг нийтлэгчгээр харьцуулсан судалгаа нийтдээ нэг би 48 орны эрүүгийн хууль зөрчлийн хуультай харьцуулж үзсэн. Тэгэхээр ерөөсөө үндсэндээ энэ бол эрүүгийн хууль тогтоомж мөнөөсөө мөн бөгөөд яг энэгээр батлагдах юм бол тэгэл одоо энэ хоорондоо одгөл баг шилдгээр шийтгэл зохиолсон эрүүдийн шүлтийн болон одоо ийм хууль болохоор л байгаа байхгүй. Тэгэхээр би энэ дээр бол та бүхэнтэй санал солилцоход зүгээр слайдгүй зүгээр энэ дээр 3 зүйлийн асуулт тавьж байгаа. Тэр 3 асуултанд хариулаад өөрийнхөө санааг тавьчих хэлчихье гэж бодож байна л да. Нэгдүгээрт шангаар дүнгийн хаач та. Эрүүгийн эрх зүй бол өнөөдөр яг ямар түвшинд төрсөн бэ гэдгийг бид нэг эргцүүлж бодох хэрэгтэй байна. Яг эрүүгийн эрх зүй. Бидний одоо ойлгодог 60, 70, 80-аад оны, бүр 90-аад оны эрүүгийн эрх зүй биш болчихъя гэж. Одоо нэг эрүүгийн гэмт хэрэг гээл тэгэхээр одоо тийм эрүүгийн гэмт хэрэг гээл тэгэхээр одоо юу гэдгийг одоо хүчингийн гэмт хэрэг одоо хүний амны гэмт хэрэг, хулгай, авилга гэл ерөөсөө ингээд манай эрүүгийн криминалистик бол эрүүгийн статистик бол ерөөсөө 18 гэмт хэрэг дээр хэрэгжилж байгаа хөө. Тэр 18 гэмт хэргийн яг 60-аас 80% яг байнгын мөрдөн байцаалтын статистик хэрэгжилж байгаа нь бол ерөөсөө үндсэндээ 7-8 гэмт хэрэг. Тамхай, хүний аим, хүнд гэмт hulчруул, авилга, цөөхөн нийт юм байна. Гэтэл дэлхийн нийтийн жишгээр аваад үзэхэд дэлхийн нийтийн жишгээр аваад үзэхэд ерөөсөө гэмт хэргийн болон гэмт зөрчлийн каталог гэж одоо бий болсон байдаг юм байна. Тэгээ энэгээр хамгийн багаар аваад үзэх 850 гаруй гэмт хэргийн ба гэмт зөрчлийн каталог. Одоо Америкийн нэгэн улс гэхэд 1800 гаруй. За Герман гэхэд яг гэмт зөрчлийн тухай хуулийг зохицуулсан 420 гаруй хууль одоо ингээд зэрэгцсэн эрүүгийн хууль гэж ярьдаг. Гэх мэт л. Тэгэхээр эрүүгийн эрх зүйн өнөөдөр ямар төвшөнд хүрсэн бэ гэдгийг асуулаа бас эргээд бодох хэрэгтэй байна. Өнөөдөр бол судлаачид бол юу гэж үзэж байна гэхээр нийгэм төр улсын аюулгүй байдлын эрх зүйн үндсийн эрх зүйн орчныг тодорхойлоход эрүүгийн эрх зүй шийдвэрлэх үүрэг хүлээж байна. Эрүүгийн эрх зүй. За энэ эрүүгийн эрх зүй бол өнөөдөр зүгээр нэг салбар зүгээр нэг 20 хэл зонхилсон нэг салбарыг нэг явцуу салбараар одоо байхаа байсан. Энэ бол үндсэн хуулийн эрх зүйн төвшөнд үнэлэгдэх хэмжээний ийм тэргүүлэгч суурь салбар болсон. Тэрээс нийгмийн харилцааг хамгаалах хамгийн номер 1 суурь салбар. Одоо үндсэн хууль социалист тогтолцоогоор нэг ийм ухамсар бидэнд явсан шүү дээ. Би ч гэсэн тэр чиглэлээр явж хичээл бас алгаал тэр чиглэлийн ухамсараар нэг хэсэг явсан. Бид нар ч одоо ч гэсэн бидэнд байж байгаа. Ерөөсөө үндсэн хууль бол суурь номер 1 юм байна. Үндсэн хууль болсон салбарлаж гардаг юм байна. Тэгтэл ер нь одоо дэлхийд биш шүү дээ. Одоо эрх зүйн экстрүүж 3 суурь хууль яг зэрэгцээ.
Нэг нь тэр нийгмийн стратеги зорилго, тухайн нийгмийн ерөнхий нэг орчныг тодорхойлдог үндсэн хууль гэж байна. Constitution тийм ээ. А дараа нь бол нийгмийг аливаа халдлагаас хамгаалдаг суур хууль номер 2 эрүүгийн хууль. А нийгэмд хүмүүсийн харилцааг зогсоо өдөр тутмын харилцаа тэр гэрээний болон гэрээний бус харилцааг зохицуулж байдаг иргэний хууль. Тэгэхээр эрүүгийн хууль гэдэг энэ салбар бол одоо 21-р зуун гарснаас хойш бол агуулга хамар хүрээ нөлөөлөх чигээр нь үндсэндээ өөрчлөгдсөн. Тэгээ би энэ үндсэн өөрчлөлтийг бол 20 гаруй зүйлээр хийж болохоор байгаа бол би 3 өөрчлөлтийг онцлог байна. 3 өөрчлөлт. Нэгдүгээр эрүүгийн хэрэгцээ бол хууль тогтоомжийн ер нь эрүүгийн хэрэгцээ тэр залхаан цэрлүүлэх зорилго агуулгын бол одоо өөрчлөгдсөн. Ялын бодлогод уян хатан хүмүүнлэг ёсны хандлага бол бодитойгоор бий болсон тийм. Яагаад одоо 8 удаа хүнийг хутгалж алсан ээжийн дэргэд охиныг хүчрхийлсэн үнийг өнөөдөр саазаар авахаас одоо татгалзаж байна. Дэлхийн одоо 120 гаруй орн саазаар авахаас татгалцсан. Алуудаа ажил хэлийг одоо өвчмөө болгоцсон. 20 халны хэрэглээ бас маш хэмэгдсэн. Доторх дэглэм талаас нь бол 6-7 дэглэмийн юм стандарт бий болгоцсон. Тэрийгэ туршаад одоо 20 жил болж шүү дээ. Тэгэхээр юу хэлэх гээд энэ эрүүгийн хэрэгцээ өөрчлөлтийн нэг энэ хүмүүнлэгийн хандлага бол байгаа. Бидний сэтгэхүйд байгаа эрүүгийн хэрэгцээ гэдэг ингэж хэлэхээр нэг аимшигтай бодогддог шүү. Шүлсэн аян энэ бол гэмт хэрэг. Удамжийн шүлсэн аян нь гэмт зөрчил. Одоо criminal delict гэдэг тийм. Тамхины шаа хайж энэ гэмт. Тим сэтгэлгээ бол одоо барууны орнууд 800 жил 900 жил энэ болдгоо зүйл бол гэмт хэрэг. Хүний эрхийг зөрчсөн бол гэмт хэрэг. Тэгэхээр энэ гэмт хэргийн шинжээг ер нь тодорхойлдог 3 шалгуур байдаг юм байна. Нэгдүгээр нийгмийн аюулгүй байдал хэв журамд халдсан юм нийгмийн шинж. Public peace гэж халдсан болгон гэмт хэрэг. Гэмт хэрэг буюу гэмт зөрчил. Яг нь 1 жил хүртэл stage 20 болон түүний stage хүнд ялтаа нь бол гэмт хэрэг буюу criminal offense гэдгээр 1 жил дотор ихэнхдээ торох ял гэдгээр явдаг нь бол ингээд гэмт зөрчил гэдэг. Нэгдүгээр нь. Хоёр дахь нь нийтийн ашиг сонирхолд шууд халдсанаар нийгмийн хор аюулын үр дагавар тодорхой хэмжээнд арилгах боломжгүй. Яалтчгүй одоо ингээд нөгөө юу байдаг шүү. Ultima Ratio гэж зарчим байдаг. Тэр чинь бол эцсийн арга хэмжээ болгож хэрэглэх нь гэмт хэрэг, гэмт зөрчил хоёрыг ялгах суурь онл гэж байгаа байхгүй. Гэмт хэрэг, гэмт зөрчил. Тэгэхээр өнөөдөр одоо бид нар одоо ингээд зөрчлийн хууль, эрүүгийн хууль биш гэж марахтаа гол нь шүүхгүй. Бид ерөөсөө гэмт хэрэг гэдэг ойлголтын сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй. За хоёр дахь реформ бол гэмт хэрэг эрүүгийн хэрэгцээ эксруулж бол хууль тогтоомжийн нэгдмэл тийм догматик кодификацлаас татгалц хандлага руу одоо ороод 30 гаруй жил бол. Өөрөөр хэлбэл түрүүн одгор баг шилсэн шүү дээ. Санкцгүй хууль гэж юу байдаг юм бэ гэж. Тэгэхээр бүх санкцтай хуулиудыг авч одоо хаяхаар нөгөө хуулиудаа хүчгүйдүүлээд тэрний зөрчлийн хууль гэдэг догматик механикаар ингээ аваад авсан. Анхны захиргааны хариуцлагын хууль гарснаас хойш би өөр сайн санаж байна. Захиргааны хариуцлагын хууль гарснаас хойш социалист бус агуулгатай хуулиуд 98 оны 1 сарын 1-нд социалист бус агуулгатай болсон. Тэгэхээр социалист бус агуулгатай хуулиуд дотор анхны туршилтын буюу шилжилтийн үеийн тэр одоо олон хуулиуд, усны хууль, хууль одоо тэр олон хуулиуд байгаа энэ олон зөрчлүүдээр тоолж үзэх 640 гаруй зөрчил байгаа байхгүй. Одоо бидний уламжлалт социалист ойлголтоор захиргааны зөрчил, одооны миний сонгодог ойлголтоор бараг 190% гэмт зөрчил. Ер нь захиргааны зөрчил гэдэг ойлголтыг бол баруун хэрэгэлдэг. Захиргааны зөрчил, эрүүгийн зөрчил, гэмт хэрэг хоёрын ялгаа байдгүй. А захиргааны зөрчил бидний уламжлалт ойлголтоор ярьж байгаа юм нь бол ихэнхдээ нийтийн эрх зүйн зөрчил буюу стандарт, журам зөрчсөн. Тэгээ хуулийн этгээд илүү хамааралтай, бизнес хийж байгаа улсууд илүү хамааралтай тийм торгуулийн ийм л санкц байдаг байхгүй. Ерөөсөө эрүүгийн зөрчил, иргэний буюу гэрээний зөрчил, тэгээ тэр тусгайлсан буюу тэр хууль заасан нийтийн эрх зүйн зөрчил гэж байдаг. Тэгэхээр бид одоо дахин хэлэхэд энэ нэг сэтгэлгээнийхаа нэг юмыг л одоо өөрчлөмөр байгаа байхгүй. Яг тэр постфист орнуудын одооны Оросын ах нарын битэн суулгасан тэр нэг концепцаар л одоо нэг юм ангилах гал одоо ингэж тэгээ нэг categorization of crime гэдэг гэмт хэргийн категоричлал гэж юу байдгийг, гэмт хэргийн бүрэлдэхүүн, гэмт хэргийн одоо энэ гэмт хэрэг ба гэмт бүтэц гэсэн хоорондын одоо юмыг авч үзэхдээ бол бид нэг тийм нэг болохоор ус төрждөг. Нэг тийм ашиг онжоо олох гэж нэг болохоор хитрхи нэг юм руу байр. Нэг болохоор нэг жоохон гадны юм сонсгол төрлөө туушрдаг. Ийм юмнаас одоо болж айлхаар жоохон бодит судалгаанд тулгуурласан. Тэгээд судлаачдын үгийг тийм сонссон юм байдалтай үйл яасан юм бэ гэж. За нөгөө талаар нөгөө нэг өөрчлөлтийг би энэ кодификацл гэдэг дээр бол одоо үндсэндээ Испаний эрүүгийн хуулийн оршил, дэлхийн эрүүгийн загвар хууль гэж байж байгаа. Тэр яг нэг өвчнөө пост конфликт орнууд зориулсан загвар хуулийн 16-гийн тайлбарт нэг ийм өгүүлбэр байгаа юм да. Испани хуулийн. Ер нь одоо бол гэмт хэрэг ялын асуудлыг ганцхан хуулиар зохицуулах боломжгүй болжээ гэж. Нийгмийн аюулгүй байдал буюу нийгмийн дэг журам зөрчсөн, тийм ээ? Public peace, нийтийн ашиг сонирхол шууд санаатаа халтсан. Энэ асуудлыг
зэрэгцсэн хэд хэдэн хуулиар зохицуулж яж л энэ эрүүгийн эрх зүйн өөрийнхөө зорилгыг хангана гэсэн ийм тайлбар байдаг байхгүй. Тэгээд нөгөө криминал хуульд гэмт хэрэг буюу гэмт зөрчилгээд тусгайлан заасан бол гэмт хэргийг нь бол эрүүгийн ерөнхий хуулиар гэмт зөрчлийн тусгай зэрэгцсэн хэдэн зуун хуулиар зохицуулах хэрэгтэй. Герман бол одоо Германы шигээр л аваад үзэхэд Германы эрүүгийн ерөнхий хууль гэж бид бол тэгж л орчуулж байгаа. Германы эрүүгийн хуулийн 12-ийн 2 ерөөсө гэмт явдлын дотор 2 хуваа гэмт хэрэг гэмт зөрчил. Гэмт явдал нь бол 1 жилээс дээш шорон хорих ялтай. Санкц нь бол хүн. Гэмт зөрчил нь бол ихэнхдээ торгуул ийм. Тэгээ Францын эрүүгийн ерөнхий хуулийн 5 дугаар бот 111-ийн 4-т ингээд заасан. Гэмт явдлын дотроо эрүүгийн том хэрэг, эрүүгийн жижиг хэрэг гэж хуваагдана. Эрүүгийн жижиг хэрэг бол тусгай регламент буюу энэ хуулийн дагалга хуулиудаар зохицуулсан. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ? Одоо энэ зөрчлийн хууль гэдэг нэг ийм инэдэмтэй хууль одоо ингэж орох гэж байгааг харамсалтай байгаа байхгүй юм байдаг ч хөдөлгөд. Тэгэхээр одоо энэнийг татаж засгийн газрын татаж явдаг юм уу яагаад аваад энэний оронд энэ эрүүгийн хуулиа өргөдөх хэрэгтэй. Одоо эрүүгийн хуулийн төслөөр маш хөрвүүлжтэй хандж байна. Аль нь гэмт хэргийн аль нь гэмт зөрчил юм. Тэр философиг л гаргаж ирж ил яахгүйгээр одоо тэгэл энэ дотор орцсон тэр оюун бол хэлсэн зөвлөлтөө танхаар хүний бие талдах, хууль бус эвсэг хэрэглэх одоо тэгээ замын хөдөлгөөний зөрчлүүд гаргах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хог хаях, тамхи татах тэгэл энэ одоо ийм public service талдсан одоо нийтийн аюулгүй байдал талдсан нийтийн гэж байгаа байхгүй. Нийтийн аюулгүй байдал талдсан бол шийтгэн гэж. Захиргааны эрх зүйн философи бол шийтгэхгүй, үйлчлэх маягаар үйлчлэх явцад саадулж байгаа нөхдөдөд торгуул механизм аяг. Эрүүгийн эрх зүй бол тэр нийгэм талдсан аюулын зайлуулах үүднээ шууд шийдэх гэдэг нөгөө ultima and rio гэдэг зарчим чинь эцсийн арга хэмжээ болоо хэрэглэх гэдгээр болж байгаа байхгүй. Тэгээд гэмт зөрчилдөр бол дандаа торгуул. Тэгээд ямар санд одоо би тэр Норвегийн эрүүгийн хуулийг хараад бол тэр хавсалтыг хараад бол гайхаж ирсэн. Оройн цагаар 8 цагаас хойш айл руу ярих юм бол гэмт хэрэг. Гэмт зөрчил. Таныг зочоох юм бол гэмт зэрэг. Одоо гэмт явдал гэж байгаа байхгүй одоо гэмт хэрэггүй юм байхгүй. Тэгэхээр манайх гэмт хэрэг гэхээр л нэг хүчинджээж эсвэл хүн алж ээж хулгай хийж авилга очиж за энэ бол гэмт хэрэг юм байна. Одоо шүлсээ хайдаг, оймоо туйл бусаар огтлдог, зөвшөөрлгүй газар барилга барьчдаг чинь нийтийн ашиглал алдаж шин. Нийтийн ашиглал халдсан бол гэмт зөрчил. Тэгэхээр энийг бол ялгах шаардлага бол үнэхээр байнамаа гэж одоо би ингэж хэлэх гээд байна л да. За тэгээд эцэст нь зүгээр би давчлаа. За жишээл Японы эрүүгийн хуулийн 28 дугаар нэмэлт хууль гэж байгаа юм да. Тэрний 48-ийн 1-т нэг юм залт байгаа. Хуульд гэмт хэрэг буюу гэмт зөрчилгээд тусгайлан заасан нөхцөлд ялган хуульчлах шаардлагатай. Ялган хуульчлах. Гэвь энийг тэгээд тайлбарсан зүгээр энэ яг 34 төрлийн гэмт зөрчлүүдийг оруулсан бод бүгдөө нь 100% торгуул. Тэгээд тэр дотор тамхи татгаа, тамхины юу одоо юм уу нийтийн бусдын газар одоо биеэсээ авч явахгүй, агтан сакторох, бусдын одоо үйл ажиллагааны саатыг тэр өдгөө албадан хөдөлмөр хийлгэх. Энэ тэгээд дандаа тийм нийтийн ашиглал халдсан. Ийм зүйлүүдэд л одоо ингэ заасан байгаа юм л та. Яг энэ чиглэлээр бол одоо зүгээр ярьдаг хэлдэг юм зүгээр сургалтын хүрээнд л хязгаарлагдаад нэг магистр докторантын сургалтанд нэг их зүйл ярьдаг л да сургалтын нарийн мэдгүй төвшөнд. Яг хэлцүүлгийн бодит юм судлаач тэгээс сонсож байгаа ч юм байхгүй. Одоо судлаач чинь яг судлаачдын үгийг хэлснээр би бол өөрөө яг тууширч яг миний үгийг даах хэрэгтэй гэдэг хэлээгүй шүү дээ. Зүгээр энэ дээр би өөрийн судлаачид би өөрийн байр суурь илэрхийлж байгаа магадгүй миний энэ байр суурь заавал хүлээж авах алба байхгүй. Гэтэл миний философи, миний ойлгосон итгэл үнэмшил бол энэ бидний эрүүгийн эрх зүйн догматик энэ одоо онол чинь энэ Фянтковскигоос эхлэлтэй одоо энэ онол бол бүхэлдээ өөрчлөгдөж байхад бид яг энэ дээр онол дээрээ суурилчаад тэгээ энэ дээр концепц яриад байгаа гэдэг бол лог арга зүйд маш зөрчилтэй зовлонтой асуудал болчиход байгаа юм да. Тийм учраас би одоо юу гэж хэлэх гэж байна нөхөр нэгдүгээр бол саналын хувьд бол энэ хуулийг бол одоо шууд засгийн газар татаж авах хэрэгтэй. Ийм инээдэмтэй хууль оруулаад ингээд одоо үл ойлголцсон байдал үүсээд дараа нь хэрэгжлэхэд маш хүндрэлтэй. Энэ одооны байгаа орчноосоо бүр дордсон нөхцөл байдал үүснэ гэдэгт бол бид нар бодож байна. За хоёрдугаарт бол энэ гэмт эрүүгийн хуулиа бол одоо ер нь тэр жижиг эрүүгийн хууль, том эрүүгийн хууль, дунд зэргийн эрүүгийн жижиг гэмт хэрэг, том гэмт хэрэг, дунд зэргийн гэмт хэрэг гэж ялгаж бүр наривчсан тийм категорич тиймэр байгаа байхгүй. Тэгээ одоо манайд бол ийм зовлонтой юм аа. За зөрчлийн хуулинд орохоор хууль тогтоом зөрчих. Айн хууль тогтоом зөрчих. Агнуурын хууль тогтоом зөрчих. Эрүүгийн хуулинд орохоор агнуурыг хууль бус ан хийх. Хууль бус оймоо тогтлох. Ямар ялгаа вэ? Ийм сони стандарт зөрчих бол өөр юм байлээ. Стандарт зөрчих
Тусгайлсан хуулиудын журам зөрчил бол нийтийн эрх зүйн хариуцлага гэж байдаг. Тийм нэртэй. Захиргааны хариуцлага гэдэг чинь социализмын нэр том юм шүү дээ. Захиргааны зөрчил гэж чинь социализмын нэр том юм. Энийг бол баялах хэрэгтэй. Нийтийн эрх зүйн. Эрүүгийн хариуцлага, иргэний хариуцлага, сахилгын хариуцлага, сахилгын буюу ёс зүйн хариуцлага тэгээ бусад нийтийн эрх зүйн бусад хариуцлага гэж юм байдаг онлоо. Тэгэхээр одоо ингээд ихтэй эрүүгийн эрх зүйн реформ бол одоо тодорхой хэмжээнд бий болгох ингээд хууль тогтоомж өөрчлөлтөд хөдөлгөхөд ерөнхийдөө болохгүй байна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа нь айгүй том дэвшил байгаа байхгүй. Энийг ярьж эхэлж байгаа нь бас том дэвшил. Ярьж байгааг хүлээж аваад хуулийн төслийг хилцүүлээд буцаагаад хилцүүлээд явж байгаа нь маш том дэвшил. Харамсалтай. Яг одоо онгож тэр байгаа олох тодорхой хэмжээний төгс 100% гарна гэж байхгүй шүү дээ. 35-аас доошгүй хувь тодорхой нэг стандарт нийтлэг жишг тал руу барьсан ийм хууль гараасаа гэж л бодож байгаа юм л да. За баярлалаа. Бас нэг тодтол хийх хэрэгтэй юм байна. Яг бол надад яг энэ хилцүүлгийн тухай бүр мэдээлэлээс өгдөг. Төслийн тухай хуулийн концепцийн тухай нэг мэдээлэл өгөөч гэж хэлсэн. Тэгээ өнөө өглөө би энэ гарчиг анх удаа харсан. Тэгээд энэ чинь мэтгэлцэн болох гэж байгаа юм шүү. Тэгвэл би нөгөө хүмүүсийн байр суурийг мэдэхгүйгээр юу хэлхий гэдэг анх удаа мэдэрсэн. Тэгээд сая хоёр итгэгчийн итгэлийг сонсоод одоо агуулгыг ойлголоо. Одоо би харин судлаач хөө гэсэн тайлбар тийм. Би бол түрүү зүгээр энэ хуулийн санаачлагч хувьд анх боловсруулахад оролцож байсан хүний хувьд бол концепцийн тухай ярьсан. Одоо харин судлаач хувьд тайлбарыг хий. Айгу султааны магаан хийхэд бол 10 зүгээд л харах хэрэгтэй байна. Өнөөдрийн миний тайлбарсан тайлбар дээр тэр тодоо зөрчлийн тухай ярьж байгаа бол үүнийг хэрэглэх тухай процесс ямар нэг мараа ерөөс яриаг. Хоёр ярьж байгаа одоо дараагийн итгэж байгаа хоёр ярин дээрс би юу харах вэ гэхээр материалын хэмжээг яаж хэрэглэх тухай ярих гэж байгаа бол дараа энэ нөгөө зөрчлийн шийдвэрлэх ажиллагааны тухай хууль, хүн сахилгын ажиллагааны тухай хууль, эсвэл захиргааны хэн шийдвэрлэх ажиллагааны тухай хууль гэдэг тусдаа сэдвэр марах хэрэгтэй юм байна. Энэ бол зөвхөн хариуцлагын кодификац хийж байгаа систем. Дээр нь түрүү оюун болд хэллээ. Манай энэ захиргааны хариуцлагын тухай хууль, зөрчлийн хууль гэж ярьж байгаа дотор чинь нэг алдаа байна. Одоо байгаа 230 хууль дотор чинь дандаа стандарт зөрчсөн бол хариуцлага тооцоо бичсэн байна. Гэтэл бусад улс орнуудын энэ төрлийн хууль чинь нийтийн эрх шиг хүндсэн хууль зөрчсөн бол гэдэг юм явагдаад байна. Манайх ягаад стандарт зөрчсөн гэж байгаа юм бэ? Стандарт зөрчсөнтэй холбоотой асуулт чинь үнэхээр захиргааны үйл ажиллагааны нөхөө анх тэр систем болохоос ш энэ тогтцоо ерөөсөө биш ээ гэж. Одоо одгэр судлаач багш доктор бас сая чухал 3 үслэлтэй. Би зарим зүйлтэй сал үнээр нэг байна. Нэгдүгээрт баярсан багш хэллээ. Бид эрүүгийн эрх зүйг зөвхөн эрүүг хуулиар харахад бол ягаад зөрчлийн болон эрүүгийн хууль гэж ингэж ангилж байгаа юм бэ гэдэг чинь үндсэндээ бол энэ асуудал чинь баг 100% эрүүг эрх асуудал байхгүй юу? Энэ асуудал чинь. Энэ дотор чинь захиргааны гэж хэлж болох асуудал холилдод ороод ирсэн. Яагаад ороод ирсэн бэ гэхээр одоо байгаа хуулиуд дээр кодификацийг оруулаад ирэхэд ийм бамтай орж ирж байгаа гэдэг та нар одоо харж байна шүү дээ. Жишээ нь одгөрл багш сая нэг нөгөө химийн бодистой холбоотой нэг зохицуулт гарч ирж харууллаа. Одоо байгаа хуулиа унш та. Кодификацаар алдаагаа олж харчаад энэ хууль чинь буруу гэж хүмжлэх юм уу? Эсвэл одоо байгаа энэ хуулинд ийм дампуу юм зөндөө байгаа юм байна шүү дээ гэж тэрийг судлах юм. Энд чинь найруулгыг баг хийгээгүй. Найруулгыг хийхгүй зүгээр байгаа хуулиуд чинь ард ийм хариуцлагууд байна шүү дээ. Энэ хариуцлагууд чинь ингээд нэгдээд ирэхэд ийм юм болж шүү дээ. Одоо хууль зүйн нэгдсэн бодлогоор энийг нэг шүүмжлэлд хараатгаач гэж гаргаж ирж тавьж байгаа. Тэгснээс биш хин нэг ухаантай зохиож ирсэн бичээгүй. Одоо байгаа 230 хуулийн чинь хариуцлагыг кодификацтад гаргаад тавьж байгаа. Зүгээр хийл болгож. Тэгэхээр 230 хуулийн ард байхдаа олж харахгүй байсан мөртлөө нэгтгэд гаргаад ирэхээр олж харж байгаа биз. За энэ чинь харин жинхэнэ дэвшил болохгүй. Олж хараагүй 230 хууль чинь талаар нэг дампуу юм байхад нэг ч хүмжлээгүй мөртлөө кодификацтад гараад ирэхээр ийм тэнэг юм байж болж байгаа юм. Ийм тэнэг юм байж болж байгаа. Яг л захиргааны эрх зүйн хөгжөөгүй уучлаарай. Захиргааны эрх зүй гэдэг нэрийн дор 230 хуулийн дотор юу явж байгааг одоо хүртэл та нар судлаагүй. Одоо байгаа хуулиудаа унш та. Кодификацтад гараад ирлээ. Тэгэхээр олж хараад гинт ухаантай хүмүүс шүмжиж болохгүй шүү дээ. Ийм дампуу юм байж болохгүй шүү дээ. За тэгвэл энэ зөрчлийн хууль дээр байх ёсгүй юм байна шүү дээ чинь. Та нар энийгээ эртгэл шийдэхгүй байсан. За энийг чи хасъя. Энийг чи хасъя гэх юм бол одоо харин баярсаар багшийн хэлж байгаа
нэрээ эрүүгийн эрх зүйг чи ганцхан эрүүгийн хуулиар хэмжигддэг юм аа. Наад чи энэс өргөө ойлголт байдаг юм аа. Зөрчлийн хууль, эрүүгийн хууль гэдэг чинь өөрөө нөгөө эрүүгийн эрх зүйн нөлөөллийн нөгөө тогтолцоогоо хамгаалдаг, үндсүүлэн хамгаалдаг системийн чинь гол хэсэг байж гэж харна шүү дээ. Ингэж харах юм бол одоо харин жинхнээрээ захиргаа зөрчлийн хуулийг булаацлахгүй болно. Энд чинь захиргааны эрх зүйн асуудал гэж булаацлахгүй болно. Харин эндээс одоо салах ёстой юмнууд нь ягаад бусад улс орнууд татврын дагнасан шүүх байруулдаг юм. Ягаад бусад улс орнуудад ийм дагнасан шүүх ажиллуулад байгаа гэдгийг хараад энэ чинь дагнасан шүүхийн асуудлууд байна. Энэ асуудлууд чинь тэр рүүгээ явъя гэдэг жинхэнэ арга зүйгээр цэвэрлэх боломж гарах байхгүй юу? Би бол энэ зөрчлийн хууль бол эрүүгийн хууль хоёрыг бол анх бол концепцэд яаж харсан бэ гэхээр манад байгаа замбрааг энэ зүйлийг зэгсэхийн тулд эрүүгийн эрх зүйн тэлэх ёстой юм байна. Анхны энэ хуулиудын санаа бол ерөөсөө эрүүгийн эрх зүйн материалын хэмжээ, эрүүгийн эрх зүйн процессын хэмжээний хоёрын шинжилгээний протокол дотор гарч ирсэн санаа. Судалгаанууд төр үзсэн. Захиргааны шинтгэл бол захиргааны ерөнхий хууль, захиргааны процессын хуулийн эрх шинийг хийсэн. Тийм ээ? Гэхдээ одоо нэг асуудал байна. Яа харахгүй нийтийн эрх зүй дотроо биднээс захиргаа буюу эрүү гэж байгаа энэ хамгаалах тогтолцоо болон үйлчлэгийн систем хоёрыг яаж салах вэ гэдэг дээр асуудал байна. Энийг гаргаж ирэхийн тулд энэ муухай хуулиа татгих тухай биш. Энд чинь айгүй өнгөц дүгнэлт байна шүү дээ. Ярьж байгаа юм логик болон эцэг гарсан дүгнэлт хоёр чинь зөрчилдөж шүү дээ. Энэ зөрчлийн хуулиас чинь энэ чинь захиргааны үйлчлэгийн хэсэг учраас захиргааны ажиллагаа дээр гарах ёстой юм шүү. Энэ шиг гараад захиргааны ерөнхий хууль болон процессын хуулийн хүрээ дотор байх ёстой юм шүү гэдэг. Одоо нэг гортог дотроо хаашаа явах гэдэг цэвэрлэгийг хийх ёстой. Одоо би зүгээр зөрчлийн хуулийн дотор бичигдсэн 230-аас 30 хуулиас татсан юмыг уншингууд бүр зарим нь огт сурч байгаа. Ийм юм энд яад байх ёстой юм бэ гэж. Байж боломгүй зүйл зохицуултууд тэн дотор байгаа. Тэрийг нь биднээс зохиож ерөөсөн бичээгүй. Одоо байгаа хуулийн дээр чинь тийм байна. Одоо үйлчилж байгаа хариуцлага бичсэн 230 хууль чинь тийм байна. Тэр чинь засгаж оролдоод сүлдө татврынхантай гэдэг янз бүрийн хүмүүстэй бөөн хэрүүл маргаан болж. Тэгээд дараа ядаад одоо байгаагаар зөв компьютер тавь. Зөв тавь. Тэрний дараа хүмүүс ямар аимшигтай юм бэ? Биднээс ингэдэг юм байна шүү дээ гэдэг олж хараад эн чинь харин шударга үгүй юу гэдэг өстой хууль ёсны хэмжээ рүү явна. Би түрүү илтгэлийн бичгтээ зөрчлийн хуультай байгаа юмыг шударга биш үү гэдэг хэмжээр хэмжээгүй гэж хэлсэн тийм. Зөвхөн хууль зүйн техникийн кодификацийг хийсэн гэж хэлсэн. Одоо харин нийгэмд жинхэнэ захиргааныхын салбар нь судлаад, эрүүгийн салбар нь судлаад явах хэрэгтэй хаа. Би нэг зүйлийг дахиад тодорхойлж хэлж байна. Ийм хөнгөн дүгнэлт хийж болохгүй. Тэр дундаа судлаач иргэний эрх зүйн байдлыг дурдуулсан. Удамжинд Мартин Найнер чагсан 3 эмэгтэй иргэний шүүхээр ороод торгуулаа явж байгаа чинь тэгээ дээр байна. Үзэл бодлоо яаж илэрхийлсэн бэ гэдгээ иргэний шүүгт очиад би хууль зөрчөөгүй гэдээ нотолж чадсангүй учраас чамайг торглоо гэд иргэний шүүг шийдэж байгаа чинь иргэний эрх дээгүүр байна. Захиргааны харилцааны тухай хуулийн чинь зөрчлүүдийг хэн шийддэг гэж бодож байна. Хойд 30 хоног иргэнийг хэн баримтжилдаг юм? Иргэний шүүг баримтжилдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө үнэлж байгаа индикаторуудаа арга зүгээрээ хараад эн чинь өөр дээш шүү үгүй юу гэдгээ биднээс бол бодтойгоор үнэлэх хэрэгтэй байна. Тэгснээс биш одоо захиргааны харилцаа болон бусад хууль дээр байгаа олон маргаан захиргааны шүүгээр явдаггүй шүү. Иргэний шүүгээр явж байгаа шүү. Тэгэхэд зөвхөн ч гэсэн захиргааны дагнасан шүүхтэй болсон, захиргааны ерөнхий хуультай болсон, тэнтэй холбоотой процессын дагнасан төрөлсөн хуулиар гаргаж чадсан. Энэ бол хөгжих ёстой. Энийг хөгжихийн тулд одоо энэ маргаан дээрээсээ нэг зохиж унгаах биш. Дагнасан шүүхөөр хариулах маргаануудаа эндээсээ зөв суулж авах ёстой. Тэгэх юм бол захиргааны шүүх бодтойгоор цааш хөгжинэ. Тэгэхгүй биднээс амбицлж ингээд эрүүгийн эрх зүйн хөгжлийг болгож болохгүй шүү дээ. Энд чинь эрүүгийн эрх зүй чинь анх удаа эрүүгийн хууль гэдгээсээ материал хэмжээний хувьд салж шүү дээ. Хоёр асуудал ярьж байна. Тэр юу шүү дээ? Тэр 400 стандарт дээр зөрчсөн болгын механикээр авчраад тавьчихсан. Одоо гараад ирчихсэн гэдэг. Тэгэхээр энэний цаана суур асуудал гараад байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл одоо яагаад тэнд байгаад байна гэхээр одоо захиргааны эрх зүйд хамаарж байгаа учраас улсын байцаагч нар яах вэ? Стандарт юу дагахыг 400 дагахыг яах нь шаардах хэрэгтэй. Шаардах хэрэгтэй. Хэрвээ шаардлагыг биелүүлэхгүй бол яах нь хорогдох төрийн албан агч шаардлагыг биелүүлэх тэр утгаар.
Энэ зөрчил рүү орж ирээд ягаад асуудал үүсгэж байгаа юм гэхээр зөрчил болгон дээр чи яах нь шууд торгоно гэж шүү дээ. Шууд торгоно. Шууд торгоно. Тэгэхээр дүрм зөрчих юм бол шууд торгоно гэдэг. Тэгэхээр одоо чи тэр эрүүгийн эрх зүйн зарчимч яаж байгаа. Тэр одоо тэр дүрмийн чи одоо 50 заалттай гэхэд 50 заалтыг нэгээр нь яах нь торгоод их нь шүү дээ. Торгоод. Торхгүй бол прокурор яах нь дээрээс нь орж ирээд торгоод их нь шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоогийн үйлчлэл энэ дээр орж иж байгаа эрүүгийн суурь зарчмын өөрчлөлттэй холбоотойр ч хоёр өөр юм яах нь гараад ирж байгаа. Мэдээж төгсүүл гэж байхгүй юу яа. Төгсүүл гэж байхгүй цаашаа сайжраа явах нь байх нь ойлгомжтой. Одоо чиний яриад байгаа саяны зарчим чи процессын зарчим, материал хэмжээний хоёр зарчмыг ингээ хооронд мөргөлдүүлээд их юм. Захиргааны албаагч эхлээд торох уу эсвэл шаардлага тавих уу гэдэг чинь ямар аргатай стратеги хийх бол журам шүү дээ. Асуулт сангуудаа одоо Гэтэл нааш процессын зарчим шүү дээ. Энэ зөрчилдөр чинь бол материалын зарчмаа бичиж шүү дээ. Эрүүгийн эрх зүйд бол тэ үйлдэл болгон дээр ялт үлдэх шүү дээ. Материалын зарчмаа чи яагаад процессын зарчимтай мөргөлдүүлээд байгаа? Заалтаа чи уншилтаа. Өөрөөр хэлбэл юу шийтгэл болгон дээр зөрчил үүсгэж материалын хууль шүү дээ. Барь материалын хуулийг чи хэрэгжүүлэх процесс шүү. Захиргаан дээр процессын ажиллагааг шаарддаг шүү дээ. Захиргааны албан хаагч эхлээд турах бол эсвэл тайлбаруудыг одоо алдаага засах хуулийн шаардлага процедур чи хэрэглэн шүү дээ. Эцээс шийдвэр бол материалын хуулийг л хэрэгжиж гаргадаг. заалт үстэй. Материалын хуулийг л хэрэгжиж гаргадаг шийдвэр бол. Тэгэхээр одоо ингэ харалтай. Гэхдээ чи арга ажиллагааны тухай одоо ярьж байна. Процессын зарчмыг ярьж байна шүү дээ. Энэ материалын хэмжээндээс яг процессын зарчим нэхэд байгаа. За асуудлууд бол ямар зүйлийн талаар хэрхэн яаж явж ирээ гэдэг энэ зүйлүүд маань өөрөө сэтгэлтэйгээ л бас холбогдох хэрэгтэй байна л да. Мэдээж саяны та бүхний сонсож байгаа энэ зүйлүүд маань өөрөө эргээд хуулийн төсөлтэй холбогдож байна. Энэ хүрээндээ байх уу маргааны шийдвэрлэх ажиллагаатай холбогдох гэсэн мэдээж процессын энэ ажиллагаанууд байна. Тэгэхээр энэ зүйлийг бас анзаарч хараасай гэж хүсэж байна. За ингээд дараагийн нэг хэсэг бол зааланд байгаа энэ үлцэн ирсэн энэ хүмүүс маань нэгдүгээр асуулт гэдэг байдлаар авчих шиг маш тодорхой өөрсдийнхөө асуулт байвал хэлээч гэж. Тэгээ баяр сайхан багшийн эрүүгийн хууль, иргэний хууль за бараг 2 дахь 3 дахь үндсэн хууль гэдэгт санал нэг байна. Тэгээ ийм чухал хуулийг маш сайн судалж, сайн хэлцүүлэг явуулж шийдэх ёстой. За би үүнтэй холбоотой нэг шүүмжлэх гэсэн. Тэгээ Тэмүүжин сайд бол яг энэ хуулийг эхнээ гарган дээр байсан. Тэр үед бол ийм хэлцүүлэг бол хангалттай явагдаад байв юм. Сая одоо энэ шинэ засгийн газар гарч ирээд энийг дахиж ярьж байна. За яг 2-3 хэлцүүлэг хууль тогтоомжтой хуулинд явуулж байгаа шиг байна. Гэхдээ ажлын хэсэг бол хууль зүйн юм бол огт сан сонсохгүй. Яг өөрсдийнхөө засгийн газрынхаа байрж байгаа тэргээр явж байна. За түүнээс гадна ажлын хэсэгт орж байгаа хүмүүсийг харахад бол ашиг сонирхлын зөрчилтөй байж болохоор дээр нь тодорхой ялангуяа энийг хэрэгжүүлэх байгууллага, прокурорын байгууллага, цагдаагийн байгууллага гэдэг тийм хүмүүс нь өөрсдөө орчиж байгаа. Тийм хүмүүсийн санал илүү дамгаалж байна. Сая бол оюун болдыг би сонслоод оюун бол одоо прокурорын газар ажиллаж байгаа. Одоо прокурорын байгууллагын санал бол илүү дамгаалж байгаа гэж. Тэгээ өөр ийм байдлаар энэ хуулийг судалгаа багтаа дээр хилцүүлэггүйгээр явхад дараа нь одоо маш одоо бидний яриад байгаа энэ маргаанууд өндөө үүсэж байна гэх тээ. За би энэ маргаантай холбогдвол бас өөрөө санал хэлж бодож байна. Тэгэхээр би бол энэ одгөрлийн ярьж байгаа олон саналыг бол дэмжиж байгаа. Одгөрл багш ярьж байгаа. Тэгэд энэний гол шалтгаан бол би баяр сайн уушаа яриад байгаа тэр гэмт хэргийг бид яаж ялах юм бэ? Зөрчлөөс яаж ялах юм? Гэмт одоо явал гэдэг юм уу, гэмт үйл гэдгээс нь яаж ялах юм бэ? Энэний асуудал. За энэний чинь одоо суурь нь бол тэр оюун бач ус дөрөв ярьсан керамлог сууруулсан эрүүгийн эрх зүй гэж. Юу бид нар гэмт хэргийг шарах юм бэ гэдэг. Энэ шалгуураа бидний үзэл баримтлалыг тогтоогоогүй байна. Одоо хэрвээ энэ хуулийн үзэл баримтлалыг үзэх юм бол яаж тогтоосон бэ гэдэг тогт юм байхгүй. Энэ зөрчлийн тухай хууль би Тэмүүжин багшийн одоо саяны ярьсан ярианс ойлгохдоо энэ бол жижиг эрүүгийн хууль байдлаар хийсэн байх гэж ойлголоо. Тэр зөв үү те? Энэ захиргааны үйл ажиллагааг оруулах. Харин тийм бай. Өөрөөр захиргааны талдаа биш илүү тийм жижиг эрүүгийн хууль. Тэгвэл чи үзэл баримтлал тэр нь байгаад тэгээд одгөрлөө багшийн ярианд тэрнээс нь зааглаад явахгүй одоо тэр үзэл баримтлал нь тодорхой биш учраас ерөөсөө энэ бантан утгасан байгаа байхгүй. Тэгээ энэ бантан утгацсан захиргааны эрх зүйгээс салгаж чадаагүй яг ийм тохиолдолд энэ хуулийг энэ чигээр нь явуулна гэдэг бол үнэхээр дараагийн өрөд байгаарыг бол үнэхээр би төсөөлөхгүй. Тэгээ саяны ярьдаг олон зүйл үнэн шүү дээ. Одгөрлөө ярьж байгаа.
бид нар баахан захиргааны шүүх гэж байгуулчаад захиргааны ерөнхий хуулийг батллаа тийм. Тэгээс үүдэн захиргаатайгаа юу гэдэг энэ иргэдэн бизнес хэрэгцсэн одоо маргадаг энэ тогтолцоог нь аятайхан болгосон хэрнээ нөгөө талдаа энийг тэр чигээр байхгүй болоод бүгдийг одоогийн хэл эрүүжүүлэх системээр оруулчихлаа шүү дээ. Тийм учраас энэ хуулийн үзэл баримтлалыг тодорхой босны шаардлага байна. Үнэхээр яг жижиг эрүүгийн хууль гэдгээр явах нь оюун болдын хэлдэг зүг тийм. Тэгээд цаашаа дараа нь бусад нөгөө процессыг хуулиудаа уйлдах байх. Тэгэхээр энд бас саяны маргаан дээр харагдаж байна л да. Энд чинь материалын хууль шүү дээ гэж ярьдаг. Энэ материалын хуулитэй санал нэг байна. Гэхдээ материалын хууль чинь өөрөө энэ ямар материалын хууль гарах юм гэдгээс хамаарат дараагийн процесс хууль нь гарна шүү дээ. Тэгэхээр одоогийн хэлж байгаа зүг байхгүй. Энэ материалын хууль чинь дараа нь хэрэглэх шатны үндсэндээ эрүүгийн процессор явах гээд байна шүү дээ. Эрүүгийн процесс чинь энэ эрүүгийн хуулийг хэрэглэн дээр нь процессыг зарчмуудыг барихаар энэ чинь бол захиргааны эрх зүйгээс өөр тэр чигээр салаа явах гээд байна. Үндсэндээ захиргааны эрх зүй чинь бол хоосон цааслуулах гэдэг шүү дээ. Яг овчтой би саналаа хэлэхэд бол энэ үзүүл баримтлалынхаа хувьд бол хоёр зүйлийг би салгах хэрэгтэй гэж байна. Нэгдүгээрт нь энэ үнэхээр жижиг эрүүгийн хууль мөн үү биш үү гэдэг нь тодорхой болох хэрэгтэй. Мөн байна гэх юм бол одоо Тэмүүж багшаа ярьж байгаа тэр зарим хүнтэй салгаад одоо тэр тойрогтой оруулдаг юм уу яадаг гаргадаг юм тэн дээр ярмаар байгаа. Тэгэхгүй бол эн чинь одоо үзүүл баримтлалаас харагдахгүй шүү дээ. Үндсэндээ бүх юмыг хам шийдэж байгаа юм байна. Гэдэгтэй гэдэг ойлголт төрөд байгаа. Зөрчлийн тухай болж өөрөө ямар шинжтэй байхаас шууд уншиж байгаа гэдээс хараад процесс нь бол шууд холбогдож байгаа байхгүй юу? Холбогдож шууд. Холбогдохгүй. Хэрэг жижиг эрүүгийн хууль гэдгээр явах юм бол процесс бол арай өөр байна. Хэрвээ бүрх том хэмжээнд одоо байгаагаар явах юм бол эн чинь процессын хууч дахиад шал өөрөөр явна шүү дээ. Ер нь бол энэ системчлэн төрөлжүүлэн эмгэтгнэ гэдэг энэ санааг би зүгж бодож байгаа. Энэ бол Тэмүүжийн сайд байх үедээ хийсэн бодлого бол зөв гэдэгтээ би бол санал нэг байгаа. Хамгийн гол нь энийг хийхдээ ямар одоо үзэл баримтлалаар яаж заагалж хийх вэ гэдэг дээр бид бол алдаа гаргацсан болов уу шаардж байна. За тийм учраас энэ алдааг одоо засахад одоо оройтойгүй шүү дээ. Энэ алдаагаа засаад энэ үзэл баримтлал дээр тогтоод дахиад энэ хуулиа хугацааг нь хойшлуулж байгаа ч юм уу дахиад энийг өөрчилж явахгүй бол энэний дараагийн үр дагавар бас ноцтой байгаа. Хөлчтэй холбоо бодлого зохицуулалтын хэлцээгээр гоёж байна. За өнөөдрийн хилцүүлэг бол хилцүүлэг шиг хилцүүлэг болж байна л да. За тэгэхээр яг нэг эсрэг тесрэг хоёр байр суурин дээр яагаад вэ? Яг юу нь болох байгаа вэ гэдгийг хинэрч хэлүүлэхгүй сайн хийж байгаа. Тэгээ санал хэлэх гэсэн ямар санал хэлэх гэж юм гэхээр одоо яг бидний энэ хуульчдын холбоо нь хуульчин хэрэгцсэн байдлын тухай хуулинд бид нар одоо яг энэ хуульчд маань өөрсдөө хуульчин хэрэгцсэн байдлын хуулийн 59 зүйл зааснаар нөгөө бодлогын шинжилгээ өгдөг одоо тийм эрхтэй оролцож байгаа. Бид нар яг бие даасан хараат бус яг хуульчдын одоо санаа одыг очих хэвээр. Тэгэхээр өнөөдөр их сургуулийнханд маш их баярлалаа гэж хэлээ. Тэгээд энэ яг саналуудыг хууль зүйн яам тэр бодлого тодорхойлж байгаа хууль зүйн хуралд одоо яг энэ асуудлуудыг бас бид нар яг ингээд хөргүүлэх нь бас зүйтэй байхаа гэж бодож байна. За энэ дээр нэг өөрийнхөө зөвөр нэг саналыг хэлэх гэдэг байна. Юу гэхээр зэрэг ерөөсөө Монгол улсад өнөөдөр хууль хэрэглээд хариуцлага тооцдог тогтолцоо мод болохгүй байгаа гэдгийг хуульч болгон одоо бүхий зөвшөөрч байгаа. Тэгэхээр одоо яг энэ эрүүгийн чиглэлээр зөрчлийн чиглэлээр яг хариуцлагыг тодорхой болгоё гэдэг дээр бас санал юм байна. За захиргааны одоо хууль ерөнхий хууль батлагдаад үйлчлээд бас тийм сайн биш байсан. Бид нар захиргааны хууль маань ямар хөө төвшөнд байлаа те. Ямар энгийн байлаа. Энгийн гэдэг өөрөө бүтүүлэг байсан те. Тэгэхээр яг захиргааны одоо харилцаа өөрөө хөгжөөгөө байгаа. Эрүүгийн хууль бас өөрөө тодорхойгүй байгаа. Биднэрт яг ингээд бидний дунд хагарал үүсгэж байгаа. Тэгэхээр энд бол яг баяр сайхан докторийн хэлсэн сая одоо яг тэр эрүүгийн хуулийн тэр эрүүгийн одоо гэмт хэрэг гэж яг юу юм зөрчил гэж юу юм тэрэнд оногдуулах одоо шийтгэл тодорхой байх гэдгээ маш сайн заарлаж чадчих юм бол бид нар магадгүй эсрэг тесрэг байр суурьнаас яриад байгаа юм шиг болов өнөөдрийн одоо энэ хилцүүлэг сайхан боллоо. Яг үнэхээр одоо эсрэг тесрэг хоёр талын байр суурийг одоо сайн илэрхийлэх тийм боломж олгосон сургуулийнханд баярлалаа гэж хэлье. Анзаарсан бол яг энэ маргаан одоогоос 2 жилийн өмнө болсон. Ямар маргаан болсон бэ гэхээр эрүүгийн хууль зөрчлийн хуулийг өргөн барьсны дараа хууль сахиулах ажиллагааны тухай бол эрүүгийн хэрэгний шийдвэр ажиллагааны тухай гэж өргөн барьсан байсан. Тэгээ Алт уугийн засгийн газар унаа шинээр сайд дэлгэжүүл сайд томилогдоод дэлгэжүүл сайд тэр хуулиудыг татаж авсныхаа дараа ямар хууль өргөн барьсан бэ гэхээр зөрчил хэний шийдвэр ажиллагааны тухай гэж өргөн барьсан. Тэгээ энэ дээр ямар маргаан гарсан бэ гэхээр нөгөө иргэний шүүх, захиргааны шүүх, эрүүгийн шүүх гэх 3 шүүх байж идэл процессын 4 хөлт болж гисэн.
иргэний хэрэг маргааны шийдвэрт ажиллагааны тухай, эрүүгийн хэрэг одоо байцаан шийдэх хууль, захиргааны процессын хууль, тэгээд дээр нь дахиад зөрчил хэн шийдвэрлэх гэдэг процессын 4 хүртэл болоо ирсэн. 3 шүүх 4 хүртэл болох гэж байгаа байхгүй. Бусад улс оронд ийм байхгүй. Ягаад гэвэл энэ зөрчил гэж ярьж байгаа материалыг нэг хууль боловч энэ бичигдсэн зөрчлүүдийг нэг шүүх хариалахгүй. Ямарыг нь эрүүгийн шүүх хариалахгүй, ямарыг захиргааны шүүх хариалахгүй гэж тусдаа. Ягаад гэвэл цагдаагийн үйл ажиллагаатай холбоотой түрүү би илтгэл дурдгажсэн биеийн хүч хэрэглэдэг, зэвсэг хэрэглэдэг тэр хэсгийг чинь нөгөө хүний өн чөрөнг рүү шууд халддаг хэсгийг чинь үйл ажиллагаа бол эрүүгийн шүүхээр явна. Нөгөө татвар, гайл гэх мэтлэн захиргааны үйл ажиллагаатай холбоотой хэсгүүдээ бол захиргааны шүүхээр явуулаа. Материалын хэмжээ нэг байгаа юм шиг боловч шүүхийн хариаллаараа тусдаа тэгтээ процесс нэг хуулиар байх хэрэгтэй. Захиргааны процессын хуулиараа нэг мөр явна, эрүүгийн процессын хуулиараа нэг мөр явна. Эрүүгийн процессын хуулиар нэг мөр явах гэж байгаа учраас эрүүгийн процессын хуулийн урдтал хууль сахилгын ажиллагааны хууль гэж яг цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэх мэтлэн тэр хүмүүс зориулсан хуульч гарах хэрэгтэй гэж ингэж бичсэн байсан юмыг аваад хэрэг шийдвэрлэх ажиллагааны хууль гэж өргөн бариад тэгээд улсын хурал дээр бөө хэрүүл болж байгаа буцаж татаад хууль сахилгын ажиллагааны хууль өргөн баригдчихсэн. Тэгээд сая бол 7 сарын 1-нд тэр хуулиудыг буцаагаад хойшлуулад шинэ засгийн газар дахиад яг 2 жилийн өмнө болсон хуулийг өргөн барьж байгаа. Тэрний юу вэ гэхээр зөрчил хэний шийдвэрлэх ажиллагааны хууль. Тэгэнгუთ зөрчил хэний шийдвэрлэх ажиллагааны хууль гэдээ гарахад тэр хууль чинь бүхэлдээ юу болоод байна гэхээр маргаан шийдвэрлэх ажиллагааны хууль болоо оршиж байгаа байхгүй юу? Маргаан шийдвэрлэх ажиллагааны хууль болчоор одоо жинхэнэ захиргааны шүүх рүү очих уу эсвэл эрүүгийн шүүх рүү очих уу гэдэг хэрүүл рүү очиж байгаа. Тэгээ энээсээ болоод өнөөдрийн хэрүүл явж байгаа юм байна. Тэгснээс биш зөрчлийн тухай хууль, материалын хэмжээний тухай хуулийн маргаан ерөөсөө биш. Энэ аль маргааныг аль шүүх хариал шийдэх вэ гэдэг маргаан багхгүй юу? Энэ бол процессын маргаан. Процессын хууль дээр ярилцах хэрэгтэй. Тийм учраас түрүү би одгэр нөө докторт хэлээд байгаа. Яагаад процессын зарчмыг материалын хэмжээтэйгээр мөрөлдүүлээд байгаа юм бэ? Энэ хоёр чинь зөрүүтэй. Хууль сахилгын ажиллагааны хуулинд ч гэсэн цагдаа одоо энэ зөрчлийн хуулин дээр зөрчил болгон шийдвэр оногдуулна гэдэг материалын хэмжээний зарчим бичсэн ч гэсэн хууль сахилгын ажиллагааны хуулин дээр цагдаагийн албан агчид юу гэж байгаа гэхээр зөрчлөөс урьдчилан сэргийлэх харамжааг эхлээд авах хэрэгтэй. Зөрчил байгаа бол түүнийг арилгуулах харамжааг авах хэрэгтэй. Тэснээс шийдэх гэж улааж болохгүй. Шийтгэл чинь таны одоо үйл ажиллагаа явуулж байгаа стратеги чи хамгийн эцсийн арга хэрэгсэл байна. Шийтгэлийн өмнө юу байх вэ гэхээр албадлын арга хэмжээгээ дахиад байгаа. Иймэрхүү арга хэмжээнд стратеги авна гэдэг чинь процессын зарчим. Процессын хуулин дээр бичигддэг. Энэ хуулин дээр бичигддэггүй. Материалын хэмжээнд дээр бол юу бичигддэг вэ гэхээр үйлдэл хариуцлага чи яах юм бэ гэдэг нэг сүмсүм зүйхэд зориулагдсан агуулгал бичигдэнэ. Ийм ялгаатай учраас нөгөө маргах гэж байгаа юм уу эсвэл нөгөө маргаантай байна гэж байгаа цэг маань өөрөө хаана байна вэ гэдэг биднээс өгчээ тодорхойлоогүй учраас хоёр өөр хэм хэмжээндээр маргалсан сая бол 230 гаруй хуульд байдаг элдв хариуцлагуудыг зарим нь ч огт мэддэггүй юмнууд ингэж классификац хийж өгч ингэж нэгтгэж гаргасан нь маш цаашаалтай. Гэхдээ баяр сайхан багшийн хэлснээр хэрвээ эрүүгийн жижиглсэн хууль гэж ивэл энэ бусад энэ одоо уран юуны гэсэн энэ хуулиудыг энэ юунд оруулж өгнө гэдэг бол ер нь би ийм юу асуух гэж асуулт тавих гэж чадаагүй. Аливаа нэгэн хуулийг санаачилж байхдаа эдийн засгийн тооцоог урьдчилж заавал хийсэн байх ёстой. Тэгэхээр энийг хэрэгжүүлэхэд ямар хэмжээний бүтэц санхүү гарах вэ гэд хуулиуд тэр эдийн засгийн тооцоогоо хийсний үндсэн дээр хэрвээ энэ дээр маш их хөрөнгө зарцуулсан бүтэц энийг биелүүлж явах болох юм бол энэ хуулийг хэрэгжих шаардлагагүй гэж үздэг. Тэгэхээр би энэ дээр ямар санал шилжих гэдэг нэгэн санал хураагаад яаж энэ зөрчлийн тухай хууль энийг бол татчиххан зүйтэй гэсэн баяр сайхан багшийн саналыг дэмжиж байгаа юм. Яг гэх юм бол энэ судлаачдынхаа юуг аваагүй хууль зүйн яамнаас юу хуульд санал авахаараа 7 хоногийн дотор 5 хоног юм уу нөгөөдөр хариу өг гэсэн маягаар өгдөг. Энийг тэгээд хэрэглэх юу тэрэн дээр нь судалгаа хийгээд хариу өгөх боломжгүй учраас осолдохгүй ганц 2 үе бүсгийн алдааг бид нар бичээд явуулдаг тийм. Ямар ч тэр хүмүүсээр хилцүүлэх боломж гардаг байхгүй. Тэгэхээр энэ зөрчлийн тухай хуулийг цаашид хэрэгжүүлэхэд энэ хүн судлаачдын хилээд байгаа үнэхээр бас баяр сайхан багш илүү гэрлэх хэлсэн. Энэ цаашид хэрэгжихэд маш хүндрэлтэй хууль. Энэ бүхнийг нийлүүлээд яачихдаг хин хаан яг тухайн байгууллага дээр хэрэгждэг тэр юмнуудыг салгаад хайшчихаар энэ өшөө хэрэгжихгүй. Харин олон улсын жишээлт нэг сайхан юмнууд байдаг. Юу байдаг вэ гэхээр хууль хэрэгжүүлэх юу аливаа нэгэн зөрчлүүдийг ерөөсөө иргэн бүр дээр бүртгэлтэй явдаг. Би банкн дээр очиод зээл авах
судлаад та өмнө нь ийм хуулийн ийм юугаар ийм зөрчил гаргаж ирсэн байх штэ гэдэг мэдээллүүд ингээд уялдаатай байдаг. Жишээ нь замын хөдөлгөөний юм дээр хүртэл бид нар юунд явж хахад бид нарыг торгон юу зөрчингүүт нь ирж торгох гээд байдаг. Гэтэл бусад гадаад орнуудад энд камер байна гэсэн юу хэлж өгдөг. Гэхдээ энэ яг хууль хэрэгжих юм бол хэрэгжүүлнэ гэдэг бол зүгээр нэг торгуул тавьснаар зүгээр нэг захиргааны тийм дарамт ирснээр хэрэгждэг зүйл биш юм аа. Чухал сэдвээр хилцүүл өрнүүлж байгаа Монгол Улсын их сургуулийн нэгдүгээр багш нар хөгжлийн холбооны захиргааны хэцүү хорооны ажилтнууд бас баярснаа хэлье. За зөрчлийн тухай хуулийн талаар хилцүүлэг яваад байгаа. Дээр нэмээд зөрчил хяналтын шийдвэрлэх тухай хуулийн асуудал бол ерөөсөө яригдсангүй. Ер нь бид нар ойлгохдоо бол захиргааны эрхчлийн чиглэлээр бол дэвшилттэй зүйлүүдийг их хурл хийсэн. Захиргааны ерөнхий бол гараад 7 сарын 1-ээс дагаж мөрдөгдөд өнөөдөр мөр үйл ажиллагаанд ороод үр дүнгээ хараад ингэ явж байгаа. Энэ маань ямар ач холбогдолтой байсан гэхээр зэрэг энэ төрлийн захиргааны чиглэлээр хэрэгжүүлж байгаа албан тушаалтнуудын чинь гаргаж байгаа эрх зүйн баримтчиг ямар нэгэн байдлаар процесс баригдахгүй байсан учраас захиргааны ерөнхий хуулийг гаргасан шүү дээ. Энэний ач холбогдлоо одоо хүмүүс харж шүү дээ. Тэгэхдээ бид нар бол тус тусын материалын хуулинд заагдсан тэр тушаал захирамж ирэхгүй тэгээд тэр эрх зүйн баримтчиг гаргадаг тэр заалтуудыг нь нэгтгэж копид нэг хуулинд хийгээгүй. Зөвхөн тэр хүн тушаал гаргахдаа ямар процессор явахыг ямар хуулинд захирагдаж тэр эрх хэмжээгээ хэрэгжүүлэх юм бэ гэдгийг зааж өгсөн. Энэ бол ач холбогдолтой гэдэг нь өнгөрсөн хугацаанд харагдаж байгаа. За бидний ойлгосноор бол зөрчлийн тухай хууль ажлын хэсэг гараад ажилласан юм байна лээ. Дээр нь зөрчил хяналтын шийдвэрлэх тухай хууль гэдэг процесс хууль гаргацсан. Сая Тэмүүжин багш ярьж байгаа шиг байна. Ингээ энэ 3 процесс дээр нь 4 процесс болоод аль процесс руугаа шингэх нь ойлгомжгүй болчихж байгаа байхгүй. Ер нь бол зөрчил хяналтын шийдвэрлэх тухай хууль гаргаад дээр нь зөрчлийн тухай хууль гаргацсан. Зөрчлийн тухай хууль нь өөрөө дотроо материалын болон процессын холигдмол шинжээг агуулсан ийм хууль болчиход байгаа байхгүй. Тэгээд зөрчлийн хуулийн заагдсан энэ зүйлүүдээс одоо жишээлбэл хилийн байцаагч гэхэд нэг хүний хилэн дээр хилийн байцаа шийдэх зүйл зохицуулж байгаа албан тушаалтан хүнийг 14 хоногоор одоо саатуулахар байж байгаа байхгүй. Ерөнхий газар нь хүсэлтээ гаргаад 30 хоног сунгахаар. Гур 30 хоног тэр хүнийг албадан саатуулах энэ эрх хэмжээг энэ процессын хуулиар одоо өгчөд байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь одоо нөгөө хүний эрх хэрэгчлийг хамгаалдаг энэ чиглэл рүү одоо яаж явах гээд энэ асуудал өөрөө их ойлгомжгүй болоод байгаа. 24 цагаас 14 хоног саатуулна, дээр нь 30 хоногоор сунгаж болно гэж. Ямар ч шүүхэн зөвшөөрөл байхгүй юм. Зөвхөн тэр байцаагчийн зөвлөлтөө асуудлаар энэ асуудлыг шийдэхээр процессын хуулинд суудсан байгаа юм. Тэгэхээр энэ нь өөрөө хүний эрх талдаа одоо ухарсан шийдэл болоод байна гэж хэлэх гээд байгаа нэгдүгээр. Хоёрдугаар нэгэнт одоо процесс хууль нь гараад дээр нь материалын хууль нь гарчиж байгаа учраас энэ хоёр хооронд тэгвэл салах хэрэгтэй. Процесс нэг тийшээ материалын хэм хэмжээ нэг тийшээ салах хэрэгтэй. Одоо холилдуулаа хийсэн. Холилдуулаа хийсэн байж байгаа. Одоо хөнгөлж хугацааны асуудлыг гэхэд гаргаж байгаа зөрчлийнх нь хүнд хөнгөнөөс шалтгаалаад эсгээ явцсан байж байгаа. Бид нэр одоо мэддэг дагаж мөрддөг хуулиудаар бол хөнгөлж хугацаа нэгдмэл нэг л хугацаатай байгаа. Гэтэл ямар шийдэл оногдуулж бодох уу гэдгээс хамаарат хөнгөлж хугацаагаа тооцоод явцсан ийм юм байгаад байгаа. За дээр нь энэ дотор нэг зарчмын зөрүүтэй хүлээн зөвшөөрч боломгүй зүйл бол захиргааны зөрчлийг эрх зүйн тусдаа бие даасан төрлөөр зохицуулагдаж байгаа. Дагансан буюу ердийн харьяалын шүүхэд харьяалагдаад ордсон процессын чиглэлгүй хууль нь хэрэгжиж байгаа ийм маргаануудыг холио хийсэн. Тийм учраас энэ үр дагаврыг бол бид нар сайнаар харахгүй байгаа байхгүй. Энэ хэрэгжилтэндээ очих юм бол маш их үр дагавар дагуулах юм байна. Харьяал хоорондын маргаанууд маш их гарах юм байна. Шүүх хоорондын маргаанууд айгүй их гарах юм байна. Тэгэхээр энэ харьяалын маргаануудыг энэ хооронд нь холиод хийсэн учраас энийг нэг тийш нь салгаж чадаагүй түрүүн бас энд яригадаад байна тийм ээ. Захиргааны хэмжээний эрх зүйн зохицуулалтаар шийдэх дагнсан буюу ердийн харьяалын шүүх рүү орох нэг хэсгүүд нь яг эрүүгийн гэмтрэг гээд одоо урд нь явж ирсэн эрүүгийн хуулийн төсөл нь бол 206 зүйл явж ирсэн юм байна лээ. Иргэн хуулийн этгээдэд хүлээл гэж болох гин буруудад тооцож болохоор урдлын хууль бол 230 зүйлтэй байсан. Гэхдээ зөвхөн субъект нь иргэн байсан байхгүй юу? Гэтэл одоо яаж яах гэхээр зэрэг одоо тэр гэмт хэрэг бишээ гэж үлрүүл зөрчил рүү ороод ингээд Германд шигсэн тэгжил явд юм байлээ шүү дээ. Эрүүгийн хуулийн заасан гимбуруудаа зоос гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байна. Зөрчлийн шинжтэй байна гэвэл прокурор нь хяналтаа тавиад эрүүгийн шүүхэн дагаад явждаг. Ийм л процесс механизм үйлчлэх юм билээ. Гэтэл манайх энийг нэг хооронд нь холио хийсэн учраас өнөөдөр ийм асуудал давхардж гарч ирээд байгаа юм л. Тэгэхээр одоо захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээч өөрчлөгдөхөөр болчихж байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр зэрэг татварын байцааш акт тавина.
урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар 2 удаа явна. Тэгээ прокурорын хяналтанд орно. Эрүүгийн шүүх шийдвэрийг захирамж гаргана. Эс зөвшөөрөл захиргаар орохоор ийм юм болчиход байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хандын саргүрээч маргаан бүхий захиргааны актанд эцсийн байдлаар хууль зүйн дүгнэлт гаргалгаа хийдэг шүүх маань өөрөө эрүүгийн шүүгчийн захирамжинд дүгнэлт хийх болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ харьяалын маргаануудыг түрүүний илэрхийлснээр захиргааны эрх зүйн хэмжээнд хамаарах нь юу юм, зөрчилд нь хамаарах нь юу юм гэж ингэж салгаж ялгаж өгөөгүй учраас энэ ийм маргаан тариад байгаа. За дээр нь энэ угаасаа тэгээ та бүхэн мэдж байгаа энд бас хуульчид цугласан байх гэж бодож байна. Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болоод төрийн мэдээлэл сэтгүүл хэвлэгдсэн хуулийг буцааж эргэж татж байгаа механизм нь өөрөө зөв. Энэ эрх зүйн зөв боломжтой ийм хуулиорыг бий болгож яах гэдэг өөрөө бас асуудал болж байгаа байхгүй. Энийг бас та бүхэн өөрсдөө дүгнэлт хийдэг баг. Уг нь бол тэр хууль зохиолагчдын тухай хууль гэдэг чинь түрүүний яригадаад байгаа зөрчил маргааны хооронд нь тэнцвэржүүлсэн ийм хууль явсан юм билээ. Одоо энэ хуулийн сурагч юмуд би ерөөс сонсоогүй. Байхгүй болсон. Тэгсэн мөртлөөсөө урд нь гарсан за яг цагдаагийн хууль сая хүчин төлөвлөр болоо явчихсан. Энэ хуулинд хүртэл энэ хууль ишлэл болоод орсон байдгийн шүү дээ. Ийм юмнууд байгаамаа. За тэр юу байгаа? Хилцүүлгийг би үрдүүлэлтэй боллоо гэж ойлгож байна. Харин энэ одоо хууль зүй ямар хүрэх ёстой. Одоо энэ хууль чинь хэрэг зөрчлийг хянын шийдвэрлэх тухай хууль, зөрчлийн тухай хууль хоёулаа их хурлын байнгын хорон дээр очсон шүү дээ. Байнгын хорон дээр хилцүүлэг хийсэн. Хилцүүлгийн цэргийн амралтын газар зохион байгуулж бид нар төлөөлөөр очсон. Тэн дээр бас бид нар маргаантай юмнуудаа ярьсан. Энэ чинь болохгүй байна. Эцсийн гарч байгаа хууль чинь иргэдэд ямар нэгэн хэлбэрээр хоёрдмол санаагүй, ат санаагүй нэгдмэл байдлаар буудаг, хэрэгждэг ийм хууль байх ёстой. Гэтэл энэ зарчмын залтаас гажаад байна. Энэ чинь болохгүй байна. Өөрчлөлт хийх байна. Хэрвээ оруулна гэвэл ийм зүйлүүд заалтуудыг өөрчлөмөр байна гэдгийг ажлын хэсгээр нь хэлсэн. Тэгэхээр энэ хилцүүлгийн үр дүн бол бас энэ ирэхгүй хүмүүст нь бас хөргөмөр байна тийм ээ. Тэгжээж одоо үр дүнгийг хармаар байна. Тэрнээс биш өнөөдөр бид нэр ингээд нэг нөгөөгийнхөө гаргасан санал дээр нэмээд гачирлаад ингээд сайн хууль болгоё, бас нэг хэрэгждэг хууль гаргая, бусдын эрх ашгийг дордуулдаггүй хууль гаргая гэдээ ингээд ярилаач гэсэн энэ нь тэндээ очиж хэрэгжихгүй ерөөс ашиглагдгүй болчихж байгаа. Нямбаатар гэж байнгын хорооны хурлаан дээр нь оруулаад өөрөө ингээд энэ ажлын хэсгийг хаглаад явж байгаа улсын хөртлийн гишүүн байлээ. Тэр гишүүнд нь бид нэр хэлсэн. Ийм байна. Уг нь бол зөрчлийн хуулийг эргээд татж байгаа процесс нь өөрөө хууль зүйд нийцж явсан эсэх нь эргэлзээд ирсэн. Энэ дээр бас тодорхой хэмжээний өөрчлөлтүүд, шинжилтүүд хийгээд ингээд оруулах юм болов уу гэж бодсон. Шинжилтийн хариулгаар орсон байлээ. Дээр нь процесс нэмж оруулаад ингээд хооронд нь материалын процессын заалтуудыг өөр хооронд нь хутгаа явуулсан учраас энэ хэрэглээний асуудал дээр нь ямар нэгэн үр дүн гаргахад гарна гэдэгт бол бид эргэлзэж байгаамаа. Тэгээ энэ саналаа ашигласан улсын дээд шүүгч энийг дэмжээгүй юм байна лээ. Урдлын хилцүүлэгт бол улсын дээд шүүгээс зогсч шүүгч, нямжийн шүүгч хоёр ирсэн, энийг хэлсэн. За шүүхийн ерөнхий зөвлөл дээр энэ саналыг ирсэн. Энэ саналд нь бид нэр 4 удаа санал өгсөн. Байнгын хороор өгсөн, хууль зүйн яам руу өгсөн. Тэгээ одоо тэр саналд орсон юмнууд нь эргээд нэг л хууль дээр бууж өгөхгүй, өөрчлөлт хийгдэхгүй ингээд нэг зүтгүүлсэн хэмжээгээр зүтгүүлээд байгаа. Зүгээр урд нь бол тэр мэд сайхан дарга ярьлаа. Энэ дээр ашиг сонирхлын зөрчилж байж магадгүй гэж. Мэдээж байгаа шүү дээ энэ чинь. Урдталт нь энэ хуулийн чинь амьдлал хууль ажиллагаанд оролцоод хуулийн бичлцээд явсан улсуудаа хууль эргэж татаад эргэж татсан ажлын хэсэгтээ нөгөө хүмүүсүүд оруулчихж байгаа юм чинь. Тэгэхээр энэ хүмүүсүүд чинь мэдээж урд нь хуулийг гаргасан улсууд энэ хууль буруу гарсан юм аа, энэ ерөөсөө буруу болоо гэж хин хэлэх ямар тэр хоёр санаатай нэг хүн байгаа шүү дээ. Нэг санаа гараад явна шүү дээ. Тэгэхээр уг нь бол зүгээр энэ хуулийг нэгэнт эргэж процессор нь татсан бол ахаад нэг шиннүүдээр хараад тэгээ урдлын шинэ өмнө хоёрын хооронд нь холиод эцсийн байдлаар шийдэл хийсэн бол бас боломжтой байсан байх гэж бодож байна. Ингээд та бүхэн барилаа. За ингээд би энэхүү мөс сул зүүн бодлогын хилцүүлгийг дүгнээд нэг хоёрхан зүйлийг хэлэх гэсэн юм аа. За та бүхэн өнөөдрийн илтгэлүүдээс сонсож байгаа. Мэдээж хэрэг анх боловсруулсан, анх үйлчлэл баримтлан тогтож байсан энэ хууль маань одоо өөрийнхөө санаачилсан хуулийг бас эргэж харахуйц хэмжээний хүртэл тийм дүр төрхтэй болчихсон явж байгаа гэдгийг өөрийнх нь амнаас бас сонслоо тийм. Өөрөөр хэлэх юм бол энэ хууль хилцүүлэгт анх гарч ирсэн үзэл баримтлал нь яг энэ чигээрээ байгаа юу гэвэл мэдээж эргэлзээд байна. Тэсээр хоёр хууль ажиллаж байна. Өөрөөр хэлэх юм бол өнөөдрийн яг яригдж байгаа энэ асуудалд ордогдаад байгаа тийм процессын хууль гэдэг юм байна. Анх бол энэ процессын хууль бол байгаагүй гэж ойлгосон. Тэгэхээр мэдээж хэрэг бид нар энэ бодлогын хилцүүлэг дээр гэсэн дараачийн энэ зүйлийг анхаарах ёстой зүйл бол одоо энэ концепцийг авч явж байгаа энэ хүмүүсийн төлөөллийг зайлшгүй бас оруулах ёстой. Тэр байр суурийг бид нар сонсох ёстой гэдгийг бол тодорхой хэмжээнд мэдэж авч байна. Хоёрдугаар мэдээж энэ хуулийг хилцэж байгаа энэ үйл явц нь одоо үргэлжилж байгаа. Тэгэхээр энэ зүйл маань анх энэ процесс эхлэхдээ энэ хуулийн төсөл боловсруулж эхлэхдээ энэ концепцээр яваагүй юм шүү гэдэг энэ байр суурийг ч гэсэн бас хүргэнэ гэдгийг харагдаж байна шүү.
Дээр нь бас энэ хуулийг магадгүй шинжлэх найруулгаар явж байгаа учраас хэрв тусгагдах юм бол эдгээр зүйлүүд дотор ямар зүйлийг орж тусах ёстой юм бэ? Магадгүй энэ захиргааны эрх зүйн асуудал уу, эрүүгийн эрх зүйн асуудал уу, эсвэл ер нь энэ хууль тогтоомжийг кодификац хийхийн хүрээндээ бид нар юуг анхаарах ёстой юм бэ гэдэг энэ санаанууд ч гэсэн тодорхой хэмжээнд тусгагдж байна гэж би ойлгож байна. Тэгээ ингээд дахиад эцэст нь нэг зүйлийг тодруулж хэлэхэд энэ бодлогын хилцүүлэг маань Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулиас санаачилж байгаа болохоос биш, Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн байр суурь гэж шууд үзчих боломжгүй юм аа гэдгийг би дахин хэлмээр байна. Яагаад гэвэл дараагийн энэ хилцүүлгүүд энэ хууль зүйн эргэлзээтэй, эдрээтэй байгаа чухал асуудлууд дээр өөр сэдвүүдээр үргэлжилж явах учраас энэ дээр бол та бүхний өмнө өгч нээлттэй байх болно. За маш их баярлалаа.